Үзэгчдийн өдрийн мэнд хүргэе. Бүхий өрөө нэвтрүүлгийн 26 дахь дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт Үндэсний бүхий холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Түмэн Дэмбэрэл, мөн улсын ахлах тасвал Сэргэлэн Бадрах, улсын тэргүүн тайлбарлагч Ган Болд нар хүрэлцээрсэн байна. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. Сүүлийн сайн сайхнаас ярьж эхлэх зүйтэй алуу ингээд Түмэн хас гэл тийм ээ. За, Үндэсний бүхий холбоо 12 сарынхаа хуваарийг баталж гаргасан. За, 12 сард бас амралтын өдөр болгоноор барилдаантай байгаа. За 12 сард зохион байгуулагдж байгаа одоо барилдаанаас гадна нэг чухал үйл ажиллагаа бол Монголын бие болтор спортын шинжилгээ ухааны институттэй хамтарч 12 дугаар сарын 5-ны 10 цагаас Монгол их хөргөнд үндэсний ухаан спортын шинжилгээ ухаан гэсэн сургалтыг зохион байгуулж байна. За энэ сургалтаар бол одоо бүгчүүдэд орчин үеийн шинжилгээ ухааныг одоо дагаж шинжилгээ ухааны хүрээнд хэрхэн амжилтанд хүрч болох вэ гэдгийг одоо мэргэжил салбар бүрийн шилдэгүүд зааж ярилцсанаа гэсэн ийм зорилготой байгаа. Тэгээд энэ сургалт бол үн төлбөргүй болох учраас нийт бүгчүүд, тасгалжуулагч нар, бүхий сургуулийн оюутнууд, зам сонирхсан үзэгчдэд бас нээлттэй байх юм. Тэгэхээр энэ баасан гарагт энэ сургалтанд одоо энэ бүхнийг оролцоорой гэж урих байна. За тэгээд 6-наас эхлээд 12 сарын хуваарьт барилдаанууд үргэлжлэн 12 сарын 29-ний хүртэл бүх амралтын өдрөөр барилдаантай байгаа. Тэгэхээр дан ганц бүгчүүд биш, бас бүх сонирхчид, за бүхэн сургуулийн бас оюутнууд маань хүрэлцэн ирж байгаа сургалтанд хамрагдах боломжтой юм тийм ээ. Тийм байж болно. Ер нь сонирхсан хүн болгон тэрэнд оролцох боломжтой. Одоо бүх өргөө маань бүтэн дүүрсэн ч болно гэсэн үг. Бүтэн өдрийн турш. Тэгээ 10 цагаас 14 цагийн хооронд үргэлжлэнэ. Өнөөдрийн бас бидний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд энэ ТV телевиз маань бас үндэсний бүхий барилдааныг шууд дамжуулдаг үзэгч түмэндээ хүргэдэг болоод бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. За тэгээд бас нэг зүйл нь бол одоо энэ бүхий өрөө гэж нэвтрүүлэг юм байна. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгт анх удаага бас одоо өрөөдөж оролцож байна. За өмнө нь бас та нэг ирээд орооч гэж урьж ирсэн. Тэгээд бас нэг ажил байдал болохгүй усаар гад өнөөдөр орж ирж байна. Тэгээд бас хамт нэвтрүүлэгт оролцож байгаа бас хоёртоо амжилт хүсье гэж бодож байна. За миний ойлгосноор өнөөдөр бид 3 загтлагчдад өрүүлэн бол сүүлийн 2 барилдаан. За одоо хуучнаар бол одоо ерөн сар шинийн барилдааны дараа орох үс одоо нэр хүндтэй барилдаан, улс тунгасны барилдаан. За тэгээд хангуул дүүргийн 60 жилийн зориулсан богд тайрхны шиг энэ 2 барилдааны тухай бас үзэгчдтэй одоо бид 3 одоо ярьж хөөрж бүгчүүдийн тухай бас ярьж хөөрөх нэ гэж ойлгож байгаа. Тэгээд бас одоо манай асуулуудын төв ягдгийн багийн төлөөлөл за холбооны маань ерөнхий нарийн бичгийн дараа ер нь одоо бас манай түмэн бол бас бүхийн одоо өргөн мэдлэгтэй тийм учраас сонирхолтой яриа болох хаа гэж одоо бодож байна да. За улс тунгасны барилдааны тухай сая Ган Болд хэлсэн. Ерөнхийдөө бол яг одоо сүүлийн жилүүдэд их олон барилдаан амралтын өдөр болгоноор зарим үед одоо амралтын өдөр гэлтгүй олон барилдаан болдог болсон. За энэ бол сүүлийн жилүүдийн одоо жишг. Түүнээс өмнө бол ер нь сар болгоно нэг цөөвтөр барилдаан болдог, уламжлалт ийм томоохон барилдаанууд л болдог. Ийм цаг үе байсан. Тэгээд тухайн цаг үед бол наадам цагаан сар тэгээд араас нь улс тунгасны барилдаан, шинэ үнд сүлийн барилдаан, зэргийн баярын барилдаан гихчлэн одоо зартай том бүгчүүд барилддаг. Нийслэлийн барилдаан. Иймэрхүү барилдаанд байдаг байсан. Тэгээд одоо ч бас энэ шин чанараа алдахгүй өндөр золтнууд барилддаг, үзэгчд хүсэн хүлээдэг ийм барилдаан хэвээрээ байгаа. Тэгээд одоо түүний баталгаа нь бол 11 сарын 26-ны барилдаанд бол за 92-ын даваанаас хойш үзэгчд дүүрсэн. Бэг дүүрэн үнэтэй. Сүүлийн тарин үзэгчд маань бас эрс нэмэгдээд байгаа юм болов уу гэж анзаараад байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол манайхаас одоо бас судалгааны байгууллагаас авсан судалгаач гэсэндээ бүхий үзэгчд нэмэгдэж байгаа, бүхий үзэгчд бас залуужж байгаа ийм судалгаанууд байгаа. Тэгээд энэ сүүлийн 3 барилдаанд ч бас тэр харагдсан байх гэж бодож байна. Одоо 11 сарын 21, 26, 29 гэдэг ойрхон 3 барилдаан боллоо. Ер нь гуруула дүүрэн шүү. 1924 онд тий одоо Тор үндэсний хуулиан баталсан. Энээс одоо ингээд тоолоод 101 жил болоод за энэ яг барилдаан бол өөрөө 1984 онд тий анх болсон. Анхны одоо барилдаан болсон. За энэ барилдаанд бол одоо алдар тавраа баян мөнгө авраг төрүүлсэн. Хадгаатаар үзүүлсэн байдаг тий. За тэгээд хойшоо бол 90 оноос за дундаа ковид 2 тасарсан байдаг юм байна. 90 оноос хойш
одоо үргэлжлээд ингээ явхад бол Батэрдэн авраг 6 төрүүлж Санжаадан баруун 5 төрүүлсэн байдаг хаа. Тий. Тэгээ ер нь тэгээд аврагууд их үзүүр төрөнд үлддэг ийм одоо онцлог түүхтэй барилдаан байдаг. Одоо Санжаадан баруун бүрэн төгс авраг 2 гэтэл үзүүр төрөнд 3 удаа үлдсэн байдаг шүү дээ. Санжаадан баруун 2-д нь бүрэн төгс авраг 1-д давсан байдаг. Бараг улсын солгүй төрүүлсэн ганц код л байгаа шүү, тий. Тэгээ тэр нь өөрөө Санжаадан баруун 2010 онд тогтох 2 элчинтэй үлдэж анх улс тусны барилдаанд төрүүлж байсан. Ийм онцлогтой барилдаан. Тэр нь аврагуу төрүүлдэг барилдаан л гэж ярьдаг. Тэр нь болохоор барилдааны бас нэг үнэлэмж болчихж шүү дээ. Аврагууд барилдаж төрүүлдэг. Тэгээ энэ өдрийн бүхэн барилдааны онцлог гэвэл бас одоо энэ төрийн ёслолын одоо зохион байгуулж оролцдог барилдаанууд буюу одоо Чингисийн цомын барилдаан байна, улс тунхагласны барилдаан байна. За тэгээд ерөнхийлөгчийн цомын барилдаан байна, шинэ үндсэн хуулийн барилдаан гэгчлэн одоо энэ барилдаануудад бол Монголын үндэсний холбооны хуваарь барилдаануудаас авсан чансааны оноогоор бүгжүүдээ бүртгэн барилдуулж байгаа. Тэгээд 11 сарын 26-ны барилдаанд ч мөн одоо чансааны оноогоор хамгийн ихэнд шалгарсан 128 бүх барилдсан гэсэн үг. Үзэгчд маань чансааны оноо ер нь одоо бодож байгаа хэвээрээ юм уу? Хэвээрээ. Тэ. Эхний үйлрэл чансаа гэж яригдчихсэн чи одоо нэг чансаа гэж ярих та боллоо гэдэг бас юм шуум бас байгаа. Үүнээр бас түмэх тайлбарлал. Тэг. Ер нь бол одоо энэ чансааг бол сүүлийн жилүүдэд тогтмол бодож байгаа. За тэгээд өмнө нь бол мэдээж захим технологи одоо захим бүртгэл оноолтын систем тэр нарийн төгөл төр хөгжөөгүй байхад бол мэдээж одоо чансааны оноог ингэж бодох аргачлал энэ төр гэдгээ сонин хэвлэлээр зарлаад бодоод явдаг байсан. За сүүлийн жилүүдэд бол бүр илүү ойлгомжтойгоор үзэгчд хинч хаанаас ч үзэх боломжтойгоор чансааны оноог хэрхэн бодох аргачлалаа нээлттэй зарлаад түүнийхээ дагуу оноогоо одоо хувь хүний одоо тооцооллоор биш автомат тооцооллоор бодоод тэгээ гаргаад одоо тэрийг бол хүссэн хүн бүхэн харах боломжтой. Хөгжүүдийн хувьд ч гэсэн одоо чансааныхаа оноог яаж цуглуулах уу, яаж одоо илүү оноогоо нэмэгдүүлэх юм одоо барилдаанууд зохион байгуулахын тал дээр бас холбооноос судлаад яваад ах шиг байна тийм. Ерөнхийдөө бол чансааны оноог бодох одоо гол үзүүлэлт бол тухайн бүх өөрийнхөө цолны түвшний барилдаан сайн барилдах. За мөн аль ч төрлийн барилдаанд оролцох гэдэг ийм болцлуудыг хамгийн түрүүнд одоо чансааны оноо авах боломж олгож тавьсан байгаа. Одоо ямар ч төрлийн барилдаанд ороод барилдсан, одоо бүртгүүлээд барилдсан, давсан даваагүй хамаагүйгээр оноо авах. Тэгээд давах тусам оноо нэмэгдэх. Яг нэг бусад спортын жишгээр амжилт нь илүү байх тусам чансааны оноо нэмэгдэнэ л гэсэн үг. Оролцоог бас оноожуулж өгсөн юм. Тийм, оролцоог нь оноожуулж өгсөн. За ингээд үргэлжлүүлээд хамтдаа хамгийн ихний одоо бүгд наримдах улсаа тунхаглаж амтхар үндэс хуулиа батсны 101 жилийн зориулсан хүчит бүхийн барилдааны нэгэн давааны онцлог барилдааныг хамтдаа харцгаая. За нэгэн давааны онцлог барилдааны одоо графикийг дэлгэцэнд харуулж байна. За энэ өдөр 2 мөнхтлэг ерөн шоогуулсан да. За мөнхтлэг бол сүүлийн барилдаанууд бол үзэгчдийн сүүлийн 2 барилдаанд дараалж бас шоогуулж. Дармаа өдрийн мөнхтлэг нь бол 2 барилдаанд дараалаад ганц бүхийн мөнхтлэг нь бол энэ өдрийн барилдаанд онцлог байсан. За Батөлзийг зөв унхдах гэдэг дархан мэхээрээ давсан. Одоо би арлын хувьд бол бас харьцуулшгүй 2 хүн байгаа шүү дээ. Батөлзий. За энэ болохоор нөгөө мөнхтлэг Эрдэнэ харихны цагаан аймгийн Эрдэнэ харихсан байр. Монгол улсын харьцаг Монхорын дармаа газрыг сумын зам мөнхтлэг. За мөнхтлэг бол ингээд ойрмонхын улсын томцолтой 4 дахь хөө хийж байгаа юм. 2 хон барилдаан. 2 барилдаанд тийм. Миний өмнөх барилдаанд бол одоо Хангаа авраг, Оюунболд Арслан, Бямбат Арслан 3-ыг давсан. Дараагийнх нь барилдааны нэгэн даваанд нэг нутгийн ах гавь тамирч улсын зан лав гэрлийг нөгөө алдарт баруун давхар хийж байгаараа тэглээ давсан. За энэ бол мөнх тулгын одоо өмнөх барилдаанд нь 3 өндөр салтныг өвдөг ширээд болсон. За энэ барилдаанд дэлхийн аваргын одоо 2 медальтай Монгол улсын гавь дарс бас энэ цагийн одоо шилдэг өгчүүдийн нэг лав гэрэл зааныг өвдөг ширээд болсон нь бол одоо энэ залуугийн хувьд энэ бол тохиолдол биш ээ. Үнэхээр одоо энэ жилийн хувьд бэлтгэл сургуульд онцгой байгаа. Өөрийнх нь барилдаан одоо хэрхэн одоо ур чадвар болоод бос зүйлээрээ ямар яаж өсөн нэмэгдсэнийг л харуулсан ийм бас барилдаан болсон байгаа. Энэ болохоор нөгөө мөнхтлөгийн барилдаан байна. Одоо Баталцын зааныг давсан барилдаан. За Баталцын заан бол ер нь улсын цол хүртээд дээшээ одоо энэ улсын цолны барилдаанд ер нь л шүгөөс дээш хаж барилддаг ийм онцлогтой тогтмол амжилттай юм бүх. За ер нь миний санаж байгаагаар Баталцын заан нэгийн даваанд улсын цолтны барилдаанд 3 дахь л унж гэнэ үү да. За ер нь ховор хардаг. Тий. Шүү. Нэгийн даваа доосоо туцаа талхаж явсан. Би бас бодож ирсэн. Өөр хангаан олон хараагүй байсан. Аймгийн чинь загар хоролд нэг барьцгүй хавсруулад нэг унжижсэнийг санаж байна. Цаана дахиад бас нэг тохиолдол байгаа бас үзэгчид санаж байгаа. Тэгээ дараагийнх нь орог энэ болж гинэ гэж байна.
За нөгөө сумын азрын барилдаан. мордогоо хийгээд Сиркийг тэрийг хөмрө болгоод. Тэгээ энэ залуу бас өнгөрсөн жил хангай аваргыг яг энэ хөмрөөгөөрөө бас давж байсан. Эхэлж баруун мордоод буцаад зүүн талдаа мордоод. Сэрэлцээ бол өөрөө өөрийнхөө үндсэн барилдаан. бичсэн байсан. Аа. Ойр тэр нь цэвэр савуулсангүй гэд. Тийм. Яг л далаараа Барилдаанд онж басны байгаа. Сэрэгч бас яг энэ олон нийтийн цэлжээ одоо захимд бас их ингээд нээлттэй байдаг тий. Одоо ингээд чөлөөтэй санаа бодлоо бичээд юм байдаг хөл нь шүү дээ. Сүүлийн үед бас цэрэг зангалт ер нь бүгчүүд маань гоё нээлттэй болцсон юм шиг надад санагддээ шүү. Барилдааны дараачид цаг барилдааны үеэр бусад нь байгаа тийм болох тийм л байгаа. хэрэгцээ шаардлага угаасаа байгаа л да. Тэгэхээр тэндээс хэн одоо зөв сэтгэж хэн зөв бодож байна. Зөв бодлоо одоо үзэл бодлоо зөв илэрхийлж байна. гэдгийг бас харах боломжтой. Тэр бас нэг тийм шалгуур болчлоо л да. Тий, ер нь тэгээд Монгол бүх гэдэг чинь бас л монголчуудын хамгийн анхаарлын төвд байдаг юм шүү дээ. Одоо би тэгээд жишээ нь бодоод байгаа байхгүй юу? Би Төмөн наримчтай ярьж илэг бол нөгөө хүмүүс хандлтаа одоо бүхчүүдэр их одоо нэмдэг болсон байна. Одоо ингээл янз янзын жижигхэн пэйжийг нээгээл бүх өргөнд орж суугаад бүхчүүдийн гой бичлэг тавиал ардан дууд ивсэл хандлтаа өсөрдөг. Тэр сонио Монголын саксыг юу хэлээ залуу лээ тий. Би тэр залуурыг ороо үзсэн чинь дан сүүлийнх нь бичлэгүүд дан нөгөө бүхчүүдийн юм байна. Тэгээ би бодсон байхгүй юу? Сонио Монголын бүх гээд одоо пэйж нэрээ өөрчилж мөр юм да гэдэг. Тэр энэ Монгол бүх гэдэг нь үнэхээр одоо бас хүн бүрийн л одоо анхаарал сонирхлыг татчихсан. Цагийн цагтлаас нөлөөлж чадчих байгаа. тий. За Сэргэлаах энэ барилдаан дээр зүүнний магнаг зассан. Тий. За энэ барилдаан дээр манай зүүнний магнат чинь цэрэндээ байх гэж байгаа. Би дагвар дээр нь гарч байгаа. Тэгээ одоо үнэхэрийн үзүүштэй Ахлагч талын ахлагч шүү. Тий. тэгээ үзүүштэй сайхан барилдаан. Одоо ч ер нь бол таамаг дэвшүүлэх хэцүү болж одоо хуучин бол үнэхэрийн нөгөө бүх чүүдийн оролцоо бага бүхийн тоо цөөхөн байсан. Одоо бол үнэхэрийн одоо таамаг дэвшүүлэхэд хүртэл хэцүү болсон. Залуучуудын одоо чадвах үнэхээр дэвшилсэн сайхан барилдаан болдог боллоо шүү дээ. Яг л дөрөвний жил Саяны Улс онгоцны барилдаан бол бас л үзүүштэй сайхан барилдаан боллоо. Барилдааны тоймлоод барилдааныхаа тоймыг харахаас өмнө би таагуурсаас асуух зүйл юу вэ гэхээр барилдаанд энэ бүхэл төрүүлэх багтаа гэсэн таагуурт таамаг таарсан эсвэл эвдэгцэн за энэ бүхэл өнөөдөр нь өнгөтэй байна да гэж юу харж ирсэн бүх. Тий, ер нь яг зүгээр барилдаан болгон дээр барилдаа эхлэхэд бас нэг арай нэг өнгөтэй шал өөр байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Одоо чинь ганц төр ингээл хүмүүс бидэд ингээд жагдгийн багийн судал дээр сууж байгаад өнөөдөр энэ хин одоо их гоё байх шүү, тэр их гоё байх шүү гэж хоорондоо ярьж өртгөл бол байдаг л да. За тэгээ сүүлийн үеийн барилдаанууд ялгаа одоо аргагүй тэгээд энэ Сүхбаатсан 90 бэрэн гэдэг ч юм уу тий. Одоо Орхон баяр Батгонайтай барилдах юм бол аргагүй нэг сайн барилдаар гараад ирэх. Одоо баарггүй нэг хэдэн бүхчүүд байгаа шүү дээ ер нь. За ингээд дэлгэцэн сая 4-ийн давааны график харууллаа. Дахиад найруулагч маань дэлгэцэнд харуулад өгөрөө. За барилдааны 4-ийн давааны барилдаанаас тайм маань хэлж байгаа. Сэргээ дээр мөнгө хоёр харцаг гарсан юм байна тий. Тэр мөнгө хоёр харцаг гарсан. Тэр дөрвийн даваанд мөнгө хоёр хүрсэн байна. За хөрөнд төгс авраг энэ намар энэ үлрэлт хоёр дахь барилдаж байгаа нь энэ. За хамгийн ихэнд бол наадмын дараа яг танхимын барилдаанд гарсан Баянгол дүүргийн 60 жилийн хойд барилдаад шууд төрүүлсэн байгаа тийм. Тэгээд За хоёр дахь удаага. барилдааг хоёр дахь барилдаанд энэ үлрэлийн хоёр дахь барилдаа. За Дархны Батбаяр Арслан байна. За Батбаяр 3 дээр хангай аваргыг давсан. Тий. Дөрвийн даваанд Чимэд онд начинг давж байна. За энэ улс сонгоцны барилдаан бас 91 онцлог нь зарим барилдаан бол 8-д нэг аймгийн цалдан байж шийдэ байдаг шүү дээ Тий. Энэ барилдаан бол одоо аймаг цэргийн цалтай бүхчүүд бол нэлээд дэшээ шахаж барилдсан. За түүний нэг нь одоо бидний харж байгаа энэ Батбаяр аймгийн асал байна л да. За Өнөрөнгийн Батцуур Төвшин төгс хоёрын барилдаан байна. Төвшин төгс нь арай дөлхөө хаяад байгаа. Нэг үеийн ийм бүхчүүд. Төвшин төгс бараг 3 байсан байна уу? Тий, баг бас л нэг барилдаанаа сайн гаргаж чадсан гонлаа да гэсэн байдалтай байна лээ. Дараа нь бол Хийгснээ хийж чадсангүй дэ гэсэн нэг юм. Төвшин төгс бол одоо начим бол бас их сонир барилдаантай үг шүү дээ. Ингээд тачинаад байдаг. Гэхдээ хунддаг. Мэдрэмжтэй. Уяа. Зогсолт сайтай тий. Тэгээ их бяртай.
За цагаан мэндийн барилдаан байна. Мөнгө 2 харцагтай барилдсан. За бас л одоо энэ жилийн шинэ аймгийн арслангуудын нэгдээ шинэ залуу арслангууд. Тэгээ говь сүмбэр төрүүлсэн. Говь сүмбэр 120 барилдлаа. Тий. Наан бол энэ Бадралын барилдаан баг шиг байна. Баян мөхний ч нэг давж байна уу да? Нэг давж байна. Тий. Сумаа бүхийн дэлхийн 4 удаагийн авраг. За цагаан мэнд арслангийн 2 дархан мөхийн нэг. Хавирах гэдэг мэхээр давлаа да. Нэг нь бол гар дунгуй хийгээд байгаа. Сумын зам багтаал хийдэг байсан мөхин. Сая энэ Бат хоёр за сая цагаан байна энэ төр бас давчаад нөгөө сэтгэл хөдлөлөө бас харуулж шүү тий. Бас үнэхээр бас нэхэн гоё хийж чадлаа шүү л гэсэн л өөрсдийнх нь л одоо юу байна. Өөрсдийнх нь эмоц өөртөө баярлж байгаа. Илэрхийлэл одоо өөрөөсөө харуулж чадсан. Илүү цол амжилт илүү баярлахаас. За Дарнаговын Батцэрэг 3-ын даваанд оюун бол дарсланг хөлтнөр цацаад авсан 4-р саврыг мөн хөлтнөр ороод даалгууд харагдсан да. 4-ийн 5-нд. Нааны Сүхцааны барилдаан баг шиг байна те. Жохон хугацаа алдахлаар л даралчаад байгаа юм л та. За бүрэн төгс авраг бол түрүү сая манай Төмөө хэлсэн. Энэ жил бол одоо энэ шинэ улирлын барилдааны 2 дахь барилдаанд зодголж байгаа гэж. Бас нөгөө талдаа бол улс томхосны барилдаанд бол бас иржиж барилддаг, сайнж барилддаг. Одоо барилдаануудын нэг л дээ аврагын хувьд бол Тэгээ өмнө 2 төрөж 2 үзөрлөж ирсэн. За ингээд энэ өдөө дүндүүлсэн 2 хөл дэрэгд авсан байж 4 дээр бол. За аргагүй одоо том учраас тэгээд. За ширчих үү. Тийм Сүхцааныг. Түмэн ч давж байна. Түмэн энэ өдөр их сайн байсан шүү. За энэ би бас нэг харсан Төмөө Сэргээ энэ харсан Төмөн ачин бас дан энэ шүдний хамгаалалттай барилддаг Тийм шүдний хамгаалалттай барилддаг олон бүх байгаа. Цагаан банд байна, яг ингээд түмэн байна. барилжаал ингээд аваад Ер нь олон байдаг болсон. тийм байна зүйлээ. Яг нь ч нөгөө өмнө нь бас шүдний хамгаалтгүй барилддаг байхад одоо эхний гүйцэтгэл төгсгөлд гар дохоо өгдөг, мөргөлдөх, зохих. Тэгээ ер нь олон бүх бас шүд унжээсэн, хөдөлжсэн тохиолдол олон байгаа. Тэгээд адилхан л тулааны спорт учраас ийм хамгаалттай барилдах нь бол ингэж зүг болж байгаа юм л да. Контакттай учраас тий. Тэгээ баг хамгийн анхны хамгаалттай барилдсан бүх нь ер нь Түмэн баг. Харин тий. Тий. Сүүлийн үед олон байдаг юм байна. Эртнээс хамгаалалттай болж ирсэн шүү. За энэ 2 цоожийн барилдаан байна. Хурц зарслангууд. За энэ алтан цоож бас барилдааны баг туршид илүү их санаасаа явж барилдсаар байгаа. Тэгээд яг төгсгөл дээрээ бас яг өөрийнх нь нэг жоохон замбрааг үтцсэн дээр нь бол хит холоос хийгээд жоохон уйтсны байсан сүлдээ. алтан цоожийг мэдээж бас энэ барилдаан дээр ч гэсэн бас дээшээ гарч барилдана л гэж хүмүүс л тааруулж ирсэн. Тааруулж ирсэн. Тэгээ нөгөө талаар бат цоож бас бэлтгэл сайн байх шиг байлаа. За энэ даваанаас та гурийн хувьд онцлох барилдаан гэвэл аль бүхчүүдийн барилдааныг онцолж хэлэх бол Би бол цагаан бандын барилдаан бас. Тий, цагаан бандын барилдаан, бүрэн төгс аврагын барилдаан хоёрыг би бол бас хүлцүүштэй сонирхолтой барилдаан болоо гэж харж ирсэн. Одоо бүрэн төгс авраг бол хөлсөө авдаг залууд одоо хөлөө алдсан ч гэсэн хэрхэн хамгаалж болохыг маш сайн харуулсан. Одоо цагаан банд бол яг сансан мэхээ зөрөгтэй хэвэл өөрөөсөө арал бярар тэгээд одоо хүч, цол илүү бүхийг яаж давж болохыг бас харуулсан л гэж бодож байгаа. Дархан ихтэй хүн гэдэг чинь тэгээд тийм одоо сайхан л байсан гэж бодож байгаа шүү дээ. Одоо нөгөө дархан мэх гэдэг чинь олон мэх мэддэг хүнээс биш. Нэг мехийг 1000 удаа давтсан мөхөөс л айх хэрэгтэй гэдэг шиг. Тэгэхээр одоо нэг мэх ч гэдэг юм уу ер нь дархан мэхэндээ дадсан бүх бол ямар ч бүхийг хайх боломжтойг л харуулж байгаа юм л та. Цагаан бандын хувьд ер нь нэмжлэгүүд бас энэ жилийн аймгийн арслангуудаас сайн арслан төрсөн юм шиг гэдэг юм бас харуулад сүүлийн барилдаануудад бол алтан замын барилдаан дээр ч гэсэн тэр одоо олонцын цалтай өгчүүдийг хайж байгаа энэ төр бас ямархуу шансаатай аймгийн арслан төрсөн бэ гэдэг юм бас үзэгчдэд батлан харуулад байх шиг санагдаад байгаа юм да. Тийм нэг сумын заанаас арслан болцсон хүн чинь тэгээд бас арай өөр төвшөнд барилдаж байгаа юм л да тий. Сумын золтныхоо барилдаанд бас аймгийн цолонд 3 төрүүлсэн баха. Сумын золтныхоо барилдаанд сумын заануудын барилдаанд 3 төрүүлсэн. тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани.
Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Mobicom Carpaths энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. За ингээд дараагийн барилдааны график хамтдаа харцгаая. 5-ын даваа. За 5-ын даваанд бол бүрэн төгс авраг Бадралыг авсан байна тий. За сүхт цаан цагаан мандыг аваад. Ер нь эхний хоёр хүн бол баг даага нэх барилдаа хийх гэж авсан болов уу гэж би бодсон. Бүрэн төгс авраг Бадрал 2 за миний санаж байгаагаар бол Бөхөөргөө тэгээд Дорногов аймагт 3 удаа таарч барилдаж ирсэн. 3 ууланд нь Бадралд авч ирсэн. Тэгээ энэ өдөр бүрэн төгс авраг одоо яг хөө миний санахгүй байгаа миний үзээгүй бас өөр таарсан байхыг үүсэхгүй. Санаж байгаа нь бол 3 таарсан. 3 таарахад авраг 3 унсан байсан. Гэвч бол энэ өдөр одоо бэлтгэл сургуульд сайхан таарсан байсан баг. Тэгээд дахиад нэг үзье гэж бодсон баг. 5-ын даваанд ер нь нэг хот төлөвлөгөө аваад давсан. Сүхт цааны хувьд гэдэг нөгөө Алтан цомд сүхт цагаан бандад Тонгод бол тийм татаанд нуунсан. Тэрнээс шинэ таараагүй байгаа. Тэгээд бас сүхт бодж л авсан байлгүй. За ингээд энэ улс тусны барилдааны шүвгийн 8-д үлдсэн одоо 8 бүх юм бол тий 4 нь улсын цолтой. За 4 нь одоо аймгийн цолтой ийм 8 бүх шалгаж үлдснээрээ бас онцлог юм да. Одоо нэг үзэгчтэй л нэг хүсэж хэлсэн л одоо харьцаа эндээс гарч ирж байгаа 8 цолтой бөхчүүд ер нь багтахгүй байна гэсэн бол дээшээ шахаж гарч ирэхгүй байна гэсэн бол одоо энэ дээр 4-4 харьцаатай. Бүрэн төгс аврагтай барилдаж байгаа энэ залуу сонирхтын сумаа бөхөр дэлхийд 4 төрүүлсэн. Одоо Монгол бол тийм амжилттай бүх байхгүй. Бас ийм авар амжилттай хийсэн залуу байгаа. За ер нь бас бусад улсуудын хэмжээнд ч гэсэн тий. Дэлхийн аврах 4 дараа төрүүлнэ гэдэг бол за энэ хөлтөнд ороод сончихсан. Тэгээ аврагын сонгогч татаанд ороод. Яг тэр сумаа барилдааны тэр одоо дэвжээ гэдэг юм тэр нөхцөл одоо Бадралд их сайн таараад тий зохиолол гэсэн үг шүү дээ. Тэгж байгаа. А эндээс гар талхад нь Тэгээ ингээд татсан байхгүй. Тэгээ яг он жоохтой хөл төрөд унсан. тийм байна. За энэ их ойролцоо барилдаан болсон. Эндээс мордохт нь дагуулад хөмөрсөндөө. Тэгтээ энэ хөмрөөд яг түмэн унсан. Унахтаа тэр хөлийг тавхаалдаад ундаг бол бас торгон мэдрэмж шүү ер нь. Өстө нэг анган мэдрэмж гэдэг энэ дээрээс гарсан. Одоо энэ ингээд Яг унж мордно. Дахиад мордно. Энэ дээр хүмүүс байгаа юм наа. Тэгэхээр унж явахдаа гар бол Тийм зүүн хөл дээр бол яг тавхаалдаа хөрж байгаа. хөрсөн тий. За энэ бол одоо үнэхээр нөгөө их одоо баг одоо дойлор хэмүү гэнтэй. Тэгээ ер нь бол энэ Их маш Маш наривчлалтай. наривчлаар л одоо шийдэгдсэн барилдаан байгаа. Одоо ингээд Уучин бол угаасаа зэвэр хайна гэж явуулчих барилдаан л. хүмүүс Одоо бол бас ингээд орчуулсан. зарим тохиолдолд одоо иймэрхүү барилдааныг илт төрүүлээд хүрсэн байж таа гэдэг. Энэ бол маш удаашралтай болгож байгаа. Ер нь бол яг бод байдал дээр бол нэг гэж тоолохоос өмнө хурцж байгаа асуудал байхгүй баг. За энд сүхт арангаахны төлхөө хийж байгаа. Хөнтрөх гэдэг юм ихээр цагаан мандыг. Тэгээд бас итэ орж байгаа. Давхар ихтэй Давхар ихтэй орж ирж байгаа. Зоригт дотор харцаагаас ингэж сайн өндөрдөг шүү дээ. Тий. За тунсоо 2-ийн хоног. Тэр бол ер нь тэгэл зүтгэсээр угаал давцсан доо. Зогсохгүйгээр ер нь арай л бас өөртөө сайхан итгэлтэй барилдаж байгаа. Ер нь тэгээд би өргөөрөө бас тайлбар дээр хэлжсэн. Батбаярын хувьд бол одоо Дархан уул аймгийн Орхон сум тий. За эндээс одоо нөгөө ер нь Дархан эрдэнэт чинь сүүлийн үед сүүл байгуулагдсан. Одоо яг тухайн үед бол яг одоо өөр гадар төрсэн хүмүүс очиод одоо яг энд төрсэн хүмүүсд нь барилдаж эхэлж байгаа байхгүй одоо шинэ Батбаяр гэдэг ч юм уу. Тийм учраас одоо Дарханаас төрсэн анхны улсын салтай бүх болно гэсэн одоо энэ том зорилгыг өөртөө тавьж ингэж одоо бэлтгэл сургуультай хийж өөрийгөө горцож барилдаж байгаа залуу л да. аймагтаа жил дараалал үзүүр төрөнд үлдсэн. Сүүлийн барилдааны явж ихсэг сайхан болж байна. Тэгээ өөрөн дээр зоригтой одоо шийдмэгийн бэхээ хийж барилдаж байна. Одоо сансан бодсноо хийж барилдаж байна. Яг уугуул гарал бол бас л их бүхий үлгээ нутаг Увс аймгийн Малчин сумын гаралтай залуу юм лээ. Тэгээд одоо харьяалуулж барилдаж байгаа газар нь бол одоо монголчуудын мэддгээр бол Орхон жимс ногоо гэж
Архуул аймгийн Орхон сум Монголын ус газар тариалан жимсгний нэлээд өндөр хувийг одоо тариалж боловсруулдаг ийм газар хариалуулж барилддаг. Магадгүй одоо Ганболдох хэлснээр ер нь дархнаас төрсэн анхны улсын салдан болоход бол нэг холгүй баха яг энэ хിവэрэ барилдуулдаг. Батбаярт бас онцлогчтой хоёр сайн тал харагддаг. Эхнийх нь бол одоо зоримог энэ аль ч хөхтэй хинтээж барилдсан санснаа хийгээ барилждаг ийм талтай. За нөгөөх нь бол маш даруухан залуу. Аливаа зүйл дээр нь хүлээцтэй даруухан байгаа нь олон зүйл дээр харагддаг. Тэгээд улсын цолд одоо төтлөгт нь энэ хоёр зан нэлээд сайн гүүр болж өгөх байхаа л гэж харж байгаа. Мэдээж энэ даваанаас онцлох бүх гэх юм бол мэдээж Батбаяр байгаа тийм ээ. Тэглэг яваа. Өөр энэ даваанд нэмж хэлэх комент. Цэглээх энэ даваан дээр. За бас нөө түмэнгийн барилдаан байна. Батцоож Батцоож бол ер нь яхаа жоохон өөрөө жоохон одоо 50 одоо хуучнаар уяа барилдаантай байгаа шүү дээ. За энэ одоо саяны өмнөх даваа, саяны даваа хоёр дээр бол сүүлд нь одоо хүний мэхэнд хариулт хийж л давж байгаа тий. Тэр чинь мэдрэмж юу байна гэсэн үг шүү дээ гэсэн үг тий. Ер нь бол нэг одоо зарим залуучууд бол аливаалах одоо нэг барьсангаа барьцтай байх чинь бол аливаалах барьц нь барьчих гээд байдаг гэсэн бол одоо залуучууд бол их сэрэгхэн барьцталцснаасаа өмнө л хаялцсан 20 минут дотроо хаялцчих гэдэг болсон барилдаа их шуурхай болчиход байгаа шүү дээ. За энэ бол бас залуучуудын бэлтгэл хичээл сургалт ямар өндөр байгааг л бас харуулж байна л та. За өргөжлүүлээд зураагийн давааг хамтдаа харцгаая. За мөн одоо дэлгэцэнд зураагийн давааны. За өрөнд төсөөр Батбаярыг амлаад Сүхбат цаан Батцоочтой томсон байна. Өрөнд төсөөр гарангууд тавцсан баха. Удаагүй санагдана. Удаагүй 4 минут л болсон да. Аврагын форум ер нь та гурвын нүдээр ингээ харахад хувийн сэтгэлээ бас. Тэр бид гурав харахад биш улс дээр харахад их сайн ашиг шүү дээ. Ер нь бол бүгэн төгс авраг бол яг л нэг юм л зарим нь одоо бүгчүүд жимбигээл ирдэг тийм байхгүй яг л нэг ингээл яг л байгаагаараа л. За энэ мэдээж хурдан барилдаан бас мэдээж Батбаяр бол ирчээрээ аврагтаа сайхан зориг барилдчихъя гэж гарч дайраал тэгээд дутуу орж даруулаад за энэ дэг дөрөв төр ярьжсэн тийм. Дөрөв хөллүүлчихэд нэг хүчээ яваад ин тогсоо тэгээд түрээд дундагчлаа гэдэг ярьжсэн. Яг нэг одоо машин тэрэг төрж байгаа хүн шиг огцом хүч гаргаж ингээд нэг юм түлхэж байгаа хүн шиг тийм ээ. За авраг бол одоо сая хөтлөгчийн асуусан бэлтгэл ямар байна вэ гэж тэрийг бол ингээд хоёр барилдахад 2 үзүүр дөрөнд үлдэн гэдэг чинь бэлтгэл ямар байгааг харуулнаштай л гэж байгаа юм шиг барилдаж харуулж байгаа юм л да тий. Тэгээ өөрөө бас барилдааны дараа нэг ярьцлага өгсөн байв уу? Яасан байв би нэг юмнаас харсан санагдана. Би улс тунхлынхаа барилдаанд зорж одоо барилддаг аа тэгээд сансандаа өрөөд ингээд дэше үзүүр дүнд барилдсан даа эрттэй байна гэд ярьсан байна лээ. Бүрэн төгс аврагын үед 2012 онд улсын наадамд төрүүлсэн. Тэрнээс хойш 13 жил өнгөрсөн ба шүү дээ. Тэгтэл одоо яг тэр одоо форум тэр одоо ирээрээ л байгаа юм шиг л энэ одоо өндөр форумтай энэ олон жил ингэж байна гэдэг л одоо бас үнэхээр одоо энэ хүний төрөлхийн байгалийн өгөгдөл бэлтгэл сургууль төсвөр дэвчээр ясны бүх юмаа гэдэг нь бас харагдаж байгаа байх л гэж бодож байна. За бас нөгөө мэгтэй. За хөндрөөл тий буцаад ичж байгаа. Хөндрөөг нь бол хүмүүс тооцоод авах шиг байна. Тэгээ нөгөө этээг нь хөндрөн дээр тэр хоёр хөл чинь янз бүрийн байрлалаар орж ирээд ойртож ирээд тийм. Тэнд нэг буцааж хийгээд. Энэ бол бас юм бярта хөл сайтай юм хүнд бол бас зогсон их харагдаад байгаа. Тий. За ингээд Сүхбат цаа маань 3 барилдаанд дараалж үзүүр түмэнд ирж байгаа. Энэ хоёр дахь нь. Хоёр дахь нь тийм ээ. Тий. А мөн улс тунхагласны барилдаанд 2 жил дараалаад үлдэж байгаа. Өнгөрсөн жил төрүүлсэн. За саяны этэй бүр нэлээд дээгүр юм. Яг дахимаар тийм. Сүхбат цааны одоо бол яг л одоо нэг хөдөө мал дээр өссөн хүүхдүүд нэг юм барилдаан чөл гаранд ерөн чанга байдаг шүү дээ. Сүхбат цааны өвөө бол одоо манайхан бүр Тодмагна киног бол одоо бүгд мэднэ тий. Тодмагна кинонд гардаг тэр хурдан сааралмар бол Сүхбатын өвөөгийнх нь мөр. За өвөө нь бол одоо 6 хуруу нямдарж гэж муяач нэг хөдөөний нэг цөлхөн хөвчүүд гэж байдаг да тийм өвөө одоо настай хүн байсан.
За тэгээд аав нь мэдээж сумдаа бас сайн барилддаг Сүхбаатар. За аавынхын төрсөн дүүн Хүрлбаатар гэж одоо бас нутгийн орондоо бас мас үргээ малж байгаа барилдаж байгаа ах байдаг. Би яагаад ингэ сайн санаад байна гэхээр 90 онд илүү 91 онд Хашаатад бас л нэг сумдууд чинь зааланд барилдаанууд болдог шүү дээ. Одоо цагаан сар ч юм уу Дунгусны барилдаа тийм барилдаанд Хашаатын хөрлийн ачинтай барилдаа давхар хамаад бүр ингэж нилээн дээр үрж байгаа хүмүүс тулаа орчих. Би тэр яг тэр барилдаанд надад сайн санагддаг байхгүй юу. Хөрлийн ачин ч 86 оны ачин шүү дээ. Тэгэхээр 91 онд тэгэхээр начин босны нэг 4-5 жил ер нь сайн л байсан гэсэн үг шүү. 90 оны нууц төвчөний даншиг дөрөв давсан байдаг шүү. Тэгэхээр эд байсан үеийн л гэсэн үг л дээ. Тэр Хүрлээ начныг ид байхад л тэр одоо аавынхын дүүн Хүрлбаатар гэсэн юм ачин давхар хамаад марг хайчижсэн санагдаад байгаа. Тэгж л ийм л юм барилдаач туу. Ийм бас удамтай л хөвгөлтэй. Нэг юм яриад штэ. Би одоо Сүхбаатарыг төрүүлэхээс өмнө за энэ барилдааны хадаараа яриад дэлгэцэнд шууд. За энэ барилдааны үзүр төрөнд үлдсэн хоёр бүхний давсан бүхнийг харуулж байна. үзэг төрөнд үлдсэн бэ гэж харагдаж Бүрэн тасаврын нэгийн даваа бас нэр онцлогчтой энэ. Өмнөх хөрөлдөнд бас шуугуулсан нөгөө Бацуулархаа аврагыг давсан Арангаан Цэнхрийн манд хоёрыг давсан. За ингээд яг нэг үеийн зөрүүтэй хоёр луутан үзүр төрөнд үлдсэн. тэгсэн тий. Яг луужил гэдэг бол одоо цаг үеийн мөчлөгийн хувьд бол ер нь нэг тийм бүх төрдөг жил гэж нэрлэх үйс шахуу. Ийм онцлогтой байдаг ер нь олон хүмүүс ярьдаг, олон нэвтрүүлэгт дурсагддаг, яригддаг ийм сэдвэлтэй. 1916 оны луу, 1952 оны луу, 1964 оны луу, 76 оны луу, 88 оны луу гэдэг дараа үеийнх нь 2000 оны луу. Гэгчлээ ингээд хамгийн багадаа бараг нэг 10 орчим улсын золтон төрдөг. Тухайн дээр луужил төрсэн хүмүүсээс. За энэ хоёр бүхэл яг 12 насны зэрэгтэй. Яг өөр өөрийнхөө оны жилийн тэргуун бүхчүүд нь 88 оны луутнуудын тэргуун бүх нь бүрэн төгсөөр 2000 оны луутнуудаас сүхт зам байгаа. Тэгээ алсан нэр нь 2000 оныхоо олноороо цол авах байх л да. Тэгээ одоогоор бол 2000-аад оноос хойш төрсэн улсын цолтой 3 л өх байна уу да. Тэрний 2 нь 2000 оны луутан байгаа. Нэг нь ховдын дармаа жанцсан начин. За яг энэ давхар шуудны барьсан дээрээс сүхт зам бол бас сайн барилддаг. Энд их гоё хөлбөрөөр барилдсан шүү ер нь. Ингээ буцаагаад. Содож мөших гээд буцаагаад зайлцсан. Ингээ хоёр хамгаалж байгаа хүчийг нь дагуулаад хоёр талдаа барилдсан байна тий. Тэгс. Ингээд Тунгасны барилдаанд 2 жил дараалал нь төрүүлээд бүрэн төгс авраг 5 дахь удаага үзүр төрөлдөд 3 дахь үзүрлсэн. Сүхт зам 2 барилдаанд дараалан үзүр төрөлдөж нэг дөрөв нэг үзүртэй хөтлж байгаа юм дээ. Аль л одоо үнэхээр энэ улиралд бол сайн байгаа гэдгийг харуулж л. Бүрэн төгс авраг энэ улиралд хоёрхан барилдаад нэг дөрөв нэг үзүр тий. За тэгээ улс Тунгасанд бол нийтдээ 2 дөрөв 3 үзүр нэг энэ барилдаанд байгаа. Бүх барилдаанд бас барилдаад байвал бас ямар амжилт үзүүлэх үү гэдэг бас. Тийм ингээ бүрэн төгс аврагын бэлтгэл ямар байна тий. Энэ барилдаанд үзүр төрөнд 5 үлдэхдээ 4-т нь хашаатын бүхчүүдтэй үлдсэн гэсэн үг шүү дээ. Тийм байна. Санжаадан баврагтай 2 удаа үлдэж үзүүрлсэн, 1 удаа үлдэж төрүүлсэн, ингээ сүхцаантай үлдэж үзүүрлээд ингээ 3 4 1 орон үзүүр 1 төрөв. За 1 төрөв нь болохоор зэрэг хангаа аврагтай үлдсэн байдаг. Бас сонин тохиолдол шүү тийм ээ. За энэ барилдаанд чинь нөгөө Азийн санаа нэвтрүүлэгт орсон хүмүүс ирсэн бас тий. За би нөө нэрийн нийлэл бас онгоод орчих юм болов. Сүүлийн 2 барилдаанд ирлээд ирэх хүмүүс тий. Тий, суурж л ирээд байгаа шиг. Энэ барилдаанд бол нөгөө Солонгосын тамирчин бас тэгсэн ирсэн байсан тий. За одоо шинэ их хурлын даргын анхны одоо ирсэн барилдаан баг та бараг тий. Тий, 2 хатан дэд дарга нэг маш үлээ тий. Тийм байна. 2 дэд дарга. Энэ барилдаанд бас нэлийн хэдэн гишүүд ирсэн бас барилдааныг эхнээс нь дуустал үтсэн. Ер нь бас төмөн барилдаа тэр бас хуучилж ирсэн. Энэ нэр бүхэд сонирхолтой. За нөгөө талдаа бас бүхтэй холбоотой
одоо аймаг орнуудынхаа бөхчүүдийг дэмждэг холбооныхоо тэргүүнээр ажиллаж байсан ч юм уу ийм хүмүүс байгаад байх шиг байна шүү гэж бас барилдааны дондор бас бид тэр хуурчилж ирсэн. Чи одоо энэ хурлын дарга хоёр талд байж байгаа сая би тэр яриад байгаа дэд дарга нар гэхэд аймагийнхаа бүхийн дэвжээ холбооны тэргүүн байсан хүмүүс. За тэр цаана байгаа Цогтбаатар гишүүн бол бас аймагийнхаа бүхтэй мөн салшгүй холбоотой юм лээ. Тэгээд энэ Цогтбаатар гишүүн бас энэ бөхөөргөнд гишүүн болсноос хойш Нилээ дарагдчих. бараг төрийн ёслолын барилдаа бараг таслааг баха. Тийм шүү. Ер нь байнга үздэг юм. Бүрөвдөр гишүүн бол их олон жил үзэж байгаа юм шүү дээ. Тий. Бүрөөдөр гişүүн бол эхнээс нь сууж ил байдаг юм. Тий. За энэгээрээ бас бид юу яриад байгаа нөхөр гişүүдтэйгээ бас ирж бүхөөмийг таслах байхад үзээд байгаасай л гэж хэлж байгаа шүү дээ. Монгол хөргөө маань өөрөө үндэсний хөргөө албанаас их хурлын гишүүдийн тоог 126 болгож одоо шинэ хуулиар шинжилж 126 гишүүнтэй болсныг холбогдуулан хөргөөнийхөө сандал суудалд бас 126 гишүүндээ зориулж суудлыг хүртэл төрийн ёслолын албатай хамтарч их хурлын намын газартай хамтраад бэлдсэн байдаг. Тэгэхээр одоо гишүүд маань бүгд ирж бүх үзэхэд боломжтой юм байгаа. За ингээ битүүрийн саяны одоо ингээ ярианы үргэлжлэл одоо өмнө говийн сэдвэрж гээд гişүүн байна. Өмнө говийн одоо аяат Аймаг зэргийн зөвлөгчдийн зөвлөлийн тэргүүн байсан тийм. Өөрөө аймгийн зан солтой. За нөгөө талд нь улсын их хурлын гишүүн наран цэцгийн алтан шагаа байна. Бүхэл дэвжээний дэд тэргүүн. Бүхэл дэвжээний дэд тэргүүн. Ингээд яриад байх юм бол бас л яг л нөгөө бүхтэй холбоотой бүх дэмждэг ойр байдаг ийм хүмүүс бол одоо ирэл сайн дууслуудаас сууж. Нөгөө талд нь хууль зүйн сайд байсан алтан гэрэл гишүүн харагдаж байна. Алтан гэрэл гишүүн чинь бүр гишүүн болохоос өмнө өөрийнхөө хувийн компанид бөхчүүд цалинжуулдаг байсан шүү. Саруул сайхан тал билүү. Би одоо компанийн нэрийг жоохон буруу санджиж магадгүй. Тим нэртэй компанийн Цэдэн содном харцаг Өөрангаа Батүлцийн эдэр төрж заа энэ төр зарлуулдаг байсан санагдаж байна. Тэр алтан гэрэл гишүүний компани байсан тохой. Гэх мэтэр ингээд одоо бүхтэйгээ хойр хөв соёлтойгоо ойрхон байдаг төшөөд олноор ирсэн тийм барилдаан байсан. Бидний бас нэг зорж байгаа зүйл багч тийм ээ. Бүх гэдэг зүйлийг зөвхөн эрэгтэй хүмүүс нэ настай хүмүүс үздэг юм зүйл биш юм аа. Бүх насныхан нэг ийм зүйл байдаг. За одоо Чингис хааны цомж гэдэг юм уу те. Улс тунгалсны баярт зориулсан одоо энэ барилдаануудад бас сайн барилдаад байдаг юм онцлогтой бас бөхчүүд байгаад байдаг. Энэ тал дээр та хэд маань юу гэж боддог бол? Ерөн зүгээр бараг шинжлэх ухаанаар батлагдсан зүйл ч дээ. Хүн аль сар ямар өдөр нар сарны тохиол тэгээд нөгөө цаг агаарын байдлаа шалтгаалж амжилт нь өөр байдаг гэдэг бол ганц үндэсний хөвгтөр биш бусад төрлийн спорт төр хүртэл батлагдсан байдаг. Одоо бороотой өдөр болж байгаа хөл бөмбөгийн тэмцээнд сайн тоглодог. Эсвэл одоо морины тухайд ч гэсэнтэй яригддаг шүү дээ. За нэг сэрүүх өдөр бол тэрний иймэр ингэж тавьт юм да. Наранд бол энэ нэхийг бол үзэхгүй дээ гэх жишээ нь энэ бол ингээ бүр одоо нарийн юм болцсон. За үндэсний хөвгтөр бол олон жил яг энэ талаар одоо манай дасгалжуулагч нарын нэр зүйтэй бөхчүүд бол бүр нарийн судалгаатай одоо наадмын бэлтгэлийн горимд ч гэсэндээ байдаг. 7 сарын одоо нөгөө юм хөгжсөн учраас бүр нарийн болох боломжтой болсон. 7 сарын 11 за эхний өдөр 12-нд гол барилдаан болно. За 12 наадмын хөтөлбөр тэдэн цагаас эхлээд гол барилдаан буюу 5-5-аас хойш барилдаан тэдэн цагт болно. За тэр өдрийн цаг агаар ийм байгаа учраас гээд яг тэр цаг агаартай таарсан өдөр яг тэр 5-5 эхлэх тооцоололтой цагт тийм бэлтгэлүүдээ хийдэг. Тэрийгэ тааруулдаг. Хоорондоо хүртэл зохицуулж. Яг түүнтэй адилхан одоо би ийм барилдаан сайн барилдаг гэж одоо сэтгэл зүгээр өөрийгөө ингэж урамшуулдаг. Тэрэндээ ч хурж барилддаг. Ийм онцлог шинжтэй ийм хөгчүүд бол зөндөө олон байна. Ер нь энэ ганц бүхэд биш бусад бүх төрлийн спортод ч ер нь байгаа. Одоо их хурдад сайн уралдаг гэдэг нэртэй тийм хүмүүс хүртэл байдаг шиг одоо бүр нөгөө морныхоо насаар нэрлэгдсэн уяж нар хүртэл байгаа шүү дээ. Тийм дааган ганаа гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр чинь бол дааг сайн үйдэг тий. Эсрэгээр бас ихмэр сайн үйдэг ч гэдэг юм уу. Ийм хүмүүс байдаг шиг тэр бол нэг талаар сэтгэл зүй асуудал нөгөө талаар бол шинжлэх ухаантай холбогдох ийм бүр баталгаа баримттай ийм зүйл байдаг. Ихмөрэнд бол он намаа гүйцэхгүй шүү гээ. Тий, тийм яриа зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь ачлаа малаа ярьж байгаа шүү дээ. Тийм, тиймэрхүү юм байна. Тэгээ саяны одоо сэтгүүлч дүүгийн ярьсан дээр нэмж хэлэхэд ер нь эмэгтэй хүн бүх үзэж болохгүй гэсэн бол байхгүй. Тий, бас зөвөр эмэгтэйчүүд бас баг үздэг тал бол байсан. Харин сүүлийн үед бол энэ бодлоо үгүй болж байгаа. Одоо манай бүсгүйчүүд эмэгтэйчүүд манай одоо бүхийг үздэг болсон байна. Ялангуяа тэгээд бид нар үндэсний сайхан хувцаар ангарч ирээд бөхөө үзэж байгаа нь үнэхээр бас сайхан санагддаг болсон. Сая нөгөө нэг цэцэг бимба гэдэг хүн цэцэг гэлөө. Бимба нэр нь лөө? Цэцэг үстэй. Цэцэг
цэцэг Ямба гэдэг хүн ч бас үзээд бас л нэг хоёр талаа шуугаад ах шиг байна. Би бол тэрэн дээр маш их дэмжсэн. Сайхан үндэсний хувцаар ирээд бусад хүмүүсийг ч гэсэн одоо уриалсан ийм зүйл болсон байхаа гэж бодож байна. Японы мэрэгжлийн сумаа барилдааныг харахад ордон дүүрэн барыг тал нь бол барыг эмэгтэй шийдэл байдаг шүү дээ. Гоё бүх стресс спортоо үзэл, дэмжээл. Яг тэр шиг одоо манай бидний өв соёл учраас тэр сайхыг үндэсний хувцас өмсөөд Монгол одоо бүсгүй шүдэж гисэн би үндэсний бүхэн барилдаанаа ариж үзэж байгаасаа л гэж боддتي. Хүн бүхэнд нээлттэй байдаг энэ сайхан спортоо, энэ сайхан үндэсний бөхөө Монгол үндэсний хувцас өмсөд гоё Монгол бүхийн өргөөндөө ирээд үзэрэй гэж үзэгчтэйгээ бас уриалган зүйтэй болов. За ер нь бол нэвтрүүлэг, за бүхийн одоо шууд амжуулалтын үеэр бол энэ уриалгыг бол байнга хэлсээр байгаа. За ингээд дараагийн барилдааныхаа тайм руу хамтдаа орцгоо. Энэ бол мэдээч хаан уул дүүргийн 60 жилийн зориулсан Нэвтрүүлгийн ерөнхий ивент тгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж одоо Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Corporation энгийн ухаалгаар. Хөрөнгөлөлтэй Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. бог дуулын хишиг барилдаан байгаа. За тий. Ер нь 1965 онд тий одоо хуучнаар бол одоо хуучин нэршлэр Орианууд байсан тий. Найрамдлын Ориан, хөдөлмөрийн Ориан гэдэг. Тэрний одоо тэр задарч одоо шинэ засаг захиргааны нэршлэр бол энэ дүүргүүд байгуулагдсан. Одоо жишээ нь хаан уул дүүрэг бол мэдээж хуучнаар ажилтны Ориан гинэ ингээд энэ жил бол одоо тэгээд яг тэр нэршил задарснаар ингээд бүх дүүргүүдийн 60 жилийн за хаан уулын ингээд 60 жилийн барилдаан бол хамгийн сүүлийнх нь энэ болж таарч байгаа шиг байна тий. Сайн нээж үгэлсэн хүн Чулуунбаатарын Батөргөл гээд хаан уул дүүрэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга. За энэ хүн бас бүхэд их сонирхолтой. Энэ ажил албан тушаал хашгаас нэлээд олон жилийн өмнө бас энэ захим Facebook одоо энэ хаягууд хөгжөөд ингэж явах үед бол одоо үндэсний бүх ярддаг тийм бүлэгмүүд үүсгэн байгуулагдажсэн тэнд бол их идэвхтэй оролцдог байсан. Бүхий их хоббитой ийм хүн байгаа. Тэнд хаан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болсон. Та тэнд дуулаад ирсэн хараа. Сая дүүргийнхээ Төрийн дуулал дээр. Энэ төрийн дуулалыг дуулах гэхээр одоо бас ярьсан юм чинь хэлчихье. Энэ хүмүүс төрийн дуулал явахад одоо сая сүүлийн барилдаан дээр би бас анзаарсан. Зарим хүмүүс мөрөн дээрээ гараа тавьсан харагдан, зарим нь цээжиндээ гараа барьсан харагдан, за зарим нь малгайгаа авсан харагдан. Энэ төрийн дуулалын тухай хуулиар бас зохицуулсан зүйл залт байдаг аахгүй. Одоо яг харагдаж байна. Зарим нэг эзэн дээр төрийн бэлэг тэмдэг хоёр дэш хараад тавьсан бааз тий. Тийм төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд тэр хүмүүс юм хаагаал хаан дарах байл гэл. аливаа ийм нөгөө төрийн ёслолын үйл ажиллагааны үед төрийн дуулал явахад хүн бүр дагаж дуулнаа гэсэн мэтг. Тэгээ тэрнээс шин тэндээ барина ингэнэ тэгнэ гэсэн заалт бол байхгүй. Одоо тэр бол мэдээж хориглоогүй учраас тэрийг бол одоо тий сүсгэр ноёлын зүрхэндээ хайрлана гэдэг утга хэлж байгаа. Тэр бол одоо хүмүүхний одоо өөрсдийнх нь мэдэх зүйл гэсэн үг. Яг тэр хуулиар заасан заалт нь бол дагаж дуулна гэсэн байдаг. За энийг мэдээж бас яг хүмүүс ч гэсэн ингийн үзэгч гэсэн бас нэг сонсоод авах юм гоо тий. Заавал эдгэнд одоо ингээ зүрхэндээ гараа барь малгайгаа авах энэ төр бол биш тий. Сайхан дагаж дуулаад за бусд нь бол одоо өөрийнх нь одоо хүндэтлийн асуудал байна шүү дээ. Болохгүй гэсэн юм байна. Мэдээж төрийн дуулал маань бүхий өргөнд ашигладаг байх шүү дээ. Тий. 256 мөх барилдсан. Одоо улс аймгийн цолтны барилдааныг 256 барилдуулж гэдэг. За үндэсний холбоо бол энэ үйлрэлд сард заавал одоо нэг удаа одоо хамгийн багадаа гэсэн үг шүү дээ. 256 мөх барилдааныг зохион байгуулж хахаар төлөвлөгөөнд оруулсан байгаа. Тэгээд 11 сарын 256 мөх барилдаан бол энэ байлаа. За энэ өдөр Булганы Бат Эрдэнэ Ар хангаан Шарвдэрж гэдэг хоёр аймгийн цолтой залуу ихтэйшээ барилдсан. За Оюнбол Дарслангийн хувьд бол бас барилдаан бол ер нь алгасахгүй л барилдаад байгаа. Мэдээж энэ бол одоо бас тодорхой шалтгааны бол барилдаануудыг үндсэн хүн шүү дээ. Эргээд тэр өөрийнхөө өнтер хуучин формонд орчих ийм л бодолтой л одоо байгаа гэж бодож байгаа. За аймгийн Аслан Ган Эрдэнэ бас Сэнзам Баталцын хоёрын барилдаан тийм байна. За өөрөө дайраад тэнд зайлцсан. Тий. Байна дээ. За яг энэ хэсгийг ер нь бол хасчаарай гэж сая 5-ын даваа гэж ярьж байгаа бол 6-гийн даваа нолт гарсан шүү. Тэрийгээ солихгүй болохгүй нэ. Тий. Энэ бол 5-ын давааны барилт яваад байгаа шүү дээ. График нь бол 6-гийн даваа гарсан шүү.
За сүлд спортрын хоёр үхэн барилдаа байна. Даваа очрын ч хилдэд төлөгчсөн. Баасанхуу харцгийг. За өөрийнх нь хин л бас өөрт нь Тий. баг хийлээ дээ. Баасанхуу харцаг 4-ийн даваанд энэ өдөр бас тусгай шагналд хүртсэн булганы мөн хоёр асланг давж үзэгчдийг бас шуугуулсан. Хөргөө даяараа шүү гэж байлээ дээ. Тэгээ Баасанхуу барилдаан дээр. тий баасанхуу харцагийнхаа барилдааны өгүүлсэн үзэгчдэд бас сайхан байх шиг байсан. Харцгийн барилдааны одоо онцлог гэх юм энэ талаас ирвэл. Одоо энэ сүүлийн үед хүмүүс Дөрвөн гартай л гэдэг. тэгээд одоо яриад бичээд байдаг болсон. Тэгээд олон жилийн өмнө энэ баасанхуу харц дөрвөөс нэг шүлэг одоо мөрт төчих тийм нэг одоо уралдаан гэх нэшин зүгээр захим давлгаа яваад тэнд би нэг дөрвөн гартай антер гээд нэг юм бичижсэн. Тэгээд тэрийг гинт санаа сая нөгөө Батцуур авраг хамаг Монгол багийнхан нөгөө юуны Алтан цомын хамаг Монгол багийнхан ч нэг мундаг Бээрлээ. тийм мундаг юм хийлээ шүү дээ. Ямар баатраа Тийм. гэдэг. Тэрэн дээр нөгөө өөрсдөө танилцуулгын дараа дасгалжуулагчийн газар гээд тавьсан байсан. Малаг баягуудын Баасанхуу Баатар гэдэг. Тэгээ би тэнд нэвтсэн одоо дөрвөн гарт төмөр хөлт Баасан Баатар гэдэг. Ер нь бол тийм энэний өмнөх бас нэг барилдаан дээр нөгөө олон хөлтэй байх, олон гартай байх хэцүү юм а гэд нэг хөлөөрөө хийжсэн тэрийг мартаад нөгөө хөлөөрөө Тийм ордод агаар дээр өөрөө тий. Ямар ч тийм сөөрг болоод унж байгаа. Тэр бол үе өөрт нь ингээд төг болох юм а гэд хүмүүс тавьсан байгаа гэсэн. За энэ өнөөдөр бас сайн барилдсан аймгийн солднуудын барилдаанд харагдаад байна. Булганы Батэрд Марангаан Алтан цаашиг Дорж самбуу Тий. сайн барилдсан байж тээ. Тэгсэн. За энэ булганы Батэрд нэгэд энэ залуу чөлөөтийн шилдэг тамирчдын нэг. Чөлөөтийн багавдаржинд барилддаг боловч үндэсний хөхөр маш амжилттай барилдаж байгаа. Сүүлийн жилүүдэд амжилт нь ахаад Орхон аймгийн баяр наадамд төрүүлсэн. За хөл авах хамх махыг бол яаж даалгадаг вэ гэдгийг энд одоо сүүлийн үед маш сайн барилдаж байгаа. баруун зөө ороод татхлаарын зүүнийг аваад явчихсан шүү. Батэрдний хувьд энэ жин жоохон тавиад тий. Тий. Тэгээд одоо яг үндэсний барилдааныхаа бэлтгэлийг хийгээд ирэхэд бас барилдаан шал өөр болж байна л да. За оюун бол дарслан хур дарслан очир хүн нарын барилдаан. Энэ зураг нь сошиалс хийваа үстэй тий. Тийм тэр зураг биш тий. Тэр зураг байна. Хүнийг унтчихт найцсан байна гэдэг. Нэгэнт одоо нөгөө өөрөөсөө элд давуу юм хүндийн барьц алдаад ингээд онхон тодорхойлсон. Нөгөө талаар бол оюун бол тарслан бас уучраагаа хайрлж шít зөөлөн тавиад. Яг тэрнийг агшинд авсан зураг юм шиг байна. Тийм яг энэ багхгүй. Нүд анивч хагшинд лавцсан нөгөөт нь Ямар ч уучраа шиг харагддаг. Удаашруулалт авахгүй яг ингээд удаашруулж байгаа юм шиг маш зөөлөн тавьсан багхгүй. За алдраг спорт орооны 2 заан ачаа 2-ын барилдаан. Сусрын ачиг давсан тийм ээ. Энэ нэг босгаад нөгөө талдаа зайлдаг энэ мөнгө хэрдэн харцсан энэ бас сайн хийгээд байгаа юм ихийг. Сүүл зам бол бас сүүлийн үед бас сайн хийж шүү. Тэгж байна. Сугацааныг ямар ч мэхний хувилбар руу мэгтэр ажиллаач мэг сураач л гэдсэн. Хүмүүс ер нь нэлээд нийтлэг тэгж ярьж ирсэн шүү. Төрүүлэхээс өмнө. Тийм. Төрүүлсний дараа одоо хэд хэдэн барилдаан дээр ингээ үзүүр төрөнд үлдээд төрүүлээд ирсэн чинь маш сайн бүх тийм энэ бүх шил одоо сайн бүх мэгтэй бүх байхгүй болчихсон Яг байна. нөгөө захимын одоо завтай хүмүүсийн бичиж байгаа бүх юмыг үнэн зөв гэж хараад тэр оновчтой шүүмжил гэж үзүүлж аливаа зүйл архихгүй л дээ. Тэгээд Сүхбаатарын тухайд бол их багасаа тодорсон яг үнэндээ бол одоо улсын зан золтой ийм сайхан том бие яралтай харагдаж байгаа боловч яг үнэндээ нэг 20 идэх настай залуу шүү дээ. Тэгээд өөрөө мэдээж хичээж байгаа байж таарна. Хичээж байгаа болохоор энэ олон бүхчүүд дотроос ингээд ийм амжилтыг гаргаж байгаа байж таарна. Тэгээд нөгөө шүүмжлэгчийн шүлсвэрж байхад хөдөлмөрлөж байгаа хүний хөл сурч байдгаа гэж хөлсөө урсгасныхын шагнал ингээд ямарч хийсэн. Өөрт нь ирж байгаа. Тэгээд мэдээж энэ том золтой хүн багш тасгалжуулагч нарынхаа үгийг бодоод санаад бас бэлтгэл сургуультай анхаарч байгаагийн үр шим байлгүй. Саяны бас л нэг Зоригт Баатрын хөл тавиал урдуур хөнтөрчдөг. Сүүлээд шарав дорж бас их тодорч. Харангаа шарав дорж ирэх сайн гарч ирж байгаа арслан. Манай Шарвагийн хувьд бол одоо заримдаа хотонд гээл, заримдаа чулуут гээл зарлуулаад байдаг бас. Өөрөө бол яхаар аав нь бол хотонд, ээж нь бол Арангаан чулуутын. Тий. Тэгээ ээжийнхээ талдаа бол бүхий удамтай. Ер нь ээжийнхэн дүүнэр 3-4 үлээ солтой баг шүү. Тий, 3 бараг солтой юм байна. Тий, баасан дээд үедээ өвгдөн бас хуучлаас бас барилддаг юм байсан билий. Яг сүүлийн үеийнх гэх юм бол аймгийн цолтой 2-3 хүн байгаа шүү. Тий. За тэгээ өөрөө жоохон задгаад авах зоримог. За тэгээд манай үзэгчдийн хувьд одоо бас ингэж уйдгүү, уяа биш. Ингээд зоримог сайхан мэхээ хийгээд яваад ингээд ийм барилддаг хүнд бол маш дуртай, дээр нь талархаж их дэмжиж хүлээж авдаг. Одоо ингээд
бүхэн өргөнд ингээл гантар танилцуулж хахад хүн бас өөрийгөө мэддэг шүү дээ. Тэгэл яг ямар бүхтэр хүмүүс ингээл алга ташаал тэр чинь яг л нөгөө уран барилддаг, сайхан мэхийж барилддаг тийм хүмүүстэр л хүмүүс илүү талхалтай байдаг шүү гэнэ. Тий, угсаа тэгж. Энэ даваанаас онцлох барилдаан, онцлох бүх гэвэл тавгар маань хэнийг онцолж? Аль барилдааныг онцолж ярих? Тэр нь тэр тунааны барилдаан л та. Тэр Бямсүрэнгийн Батэрдний одоо алтан цоожтой барилдсан барилдаан бол одоо бүхэн тайлбарлагч нар заримдаа хэлж идэг чинь ялангуяа зурагтын тайлбарлагч нар энэ бол одоо ингээд яг үзүүлэх хичээл маягийн барилдаан боллоо гэд. За энэ тэр Батэрдний барилдаан бол найруулж шахаад нэг өгөх юм бол тэр барилдаан бол яалтчг одоо хөлд орох тэгээд шилжүүлэх энэ мөхний бол нэлээд тийм хичээл болох үс ийм барилдаан. Нөгөөх нь бол хөлөө сайн хамгаалдаг аймгийн хур туслах алтан цоож байдаг. Тэгээ хамгийн одоо өндөр формтой бэлтгэл сургууль сайтай байгаа юм. За Батэрдний тухайд бол энэ намар огт барилдаагүй байж байгаад барилдсан эхнийх нь барилдаа байсан баг саяных. Солонгос улсад нэг барилдсан баг. Тэгээд энэ хүн бол одоо нөгөө чөлөөтийн үндсэн суур бэлтгэл сурц техник энийг үндэсний хөвтэй хослуулаад хэрхэн амжилттай барилж болох вэ гэдгийг харуулж байгаа. За мөн л одоо нөгөө сүүлийн үеийн үндэсний хөвхийн чөлөөтөхийн шилдэг дасгалжуулагч Эрдэнэтийн Идэр сайхан багшийн шав бөхчүүдийн нэг одоо Дорндын Түрмэн хурц талигч Батцуул начин за одоо нэг олныг шөөгөлдөг Орхны Төгс Эрдэнэ гэдэг аймгийн начин Батэрдний эднэр бол нэг багшийн шав ийм бөхчүүд. Тэгээ Батэрдний тэр 50 давааны барилдааныг бол нэлээд онцлогчтой юм барилдаан байсан гэж бодож байна. Ургагийн даваанд Пүрэв сайхан шарав дэрж Батүлзий. за эндээс ер нь удаан зурлагаас асуух ах гэж одоо төрүүлээ хариулахад энэ даваанд онцлох барилдаан бол Пүрэв сайхан шарав дэрж хэрэг байгаа. Пүрэв сайхан заантай ингэж барилдж ирсэн ер нь ховор харсан. Одоо бичлэг нь удахгүй гарах баг. Төрүүлээ харилцаж чинь тий одоо асуух гэдэг. нэг ангаа байдаг шүү дээ. Угаасаа удахгүй хэлэх юм чин дайраад өнгөрнөөс тэрэн шиг ярианы төгсгөл асуугаа тэгэхээр урдчлаад хариулчих. Арслан бүхэлдээ заан харцсан хоёр бас. За саний яриадсан тийм ээ. Энэ болохоор Батэрдний барилдаан. Батэрдний барилдаан байна. Тий. За өмнө дэлгэрийн хоёрыг давлаа гэд Наранбаатар тайлбарлагч тайлбарлаж ирсэн тэр барилдаан байна да. Дараалан гэдэг. Тийм 5 дээр алтан зоож чарслан 6-ад оюун бол тарслан давсан. За залуу зааны үед бас хүмүүс ярьж байгаа юм. Залуу заан харцаг ахтаа шалгалт өглөө гэд Зоригтбаатар Сүхбат хоёрын барилдааныг бол одоо хэлсэн байна лээ. Тэр нь дагуулж бэлтгэл хийсэн шүү. Тэглэг яах вэ? Зоригтбаатар Сүхтийг одоо нэг хамт бэлтгэлэн таардаг, бэлтгэлээ тохируулдаг. Эдгээр нэг дор хийж байгаа бол бас хүчний бэлтгэлийн тэр хамт цуг хийдэг. Тийм юм үүдэг. За энэ саяны нөгөө миний ярьдаг барилдаа энэ байна. яриад байгаа барилдаан байна да. Заантай ингэж Хэмдээд байна. Хэмжээнд хэмдээд. ховор харсан гэдэг тийм ээ. Тий, ер нь бол яг Пүрэв сайхан заан бол ихэнх хүчүүдийг ер нь ноёлж барилддаг. Заанаас гэвэл хөлж хурждаг, бярдаад Ер нь хөөгөл явж тий хөөгөөд ивждэг. За их л ер нь цөөхөн ингэж унсан баг та. Би бол яг өндөө бол Пүрэв сайхан зааныг ингэж унж яахыг бараг харж байгаагүй. Заа маань бол болоог байгаа гэдгээ өмнөх таванууд бол хангалттай харуулсан. Гэвч бол 6-гийн даваанд энэ залуу зориг шийдгээд аацтай нь хийгээд. би бол ер нь сайжирч байгаа шүү. Бүр дэшээ барилдаа шүү л гэдгээ нэлээд сайн харууллаа гэж бодсон доо. Тохоо татаад. Тий, энэ бол хаашаа тэгэл хоёр л алхуулж байгаа шүү. Тийм байна. За үеийн хоёрын барилдаан байна. За. Сколон барилдсан хоёр үндэ энэ хоорондоо. Баталцыг бас өхөөргөнд олон дараалал төрүүлж үзүүлсэн байхад даваачрыг давж исэн шүү дээ. Яг тэр үед нь. Даваа очир начин гинэг юм бас. Тий, ер нь нэг тийм сорж барилдсан шүү дээ. нэг тасралтгүй амжилт үзүүлж байгаа хүмүүсийн дундуур нэг тасалдаг гэх юм уу. Тийм онцлогтой харагддаг шүү дээ. Буян тухайн ордонд хангаа аврагыг нэг дайруулж байгаа дөрвөлөө босхотоо харцагдаж шигшээд дайрч мордоод нэг хийжсэн. Тэр үед бас хангаа аврагын дараалаад олон төрүүлсэн байсан юм шүү. Тэгэхэд бас даваачрын чинь давж ирсэн. Энэ өдөр даваачр маань дажгүй сайхан барилдаа 8 төлцсөн. Нэг харцагдаад бариад бол бас л эвгүй барилдаатай л да. Ер нь л сугдагаа авах юм бол тэгэл ажил талдаа мордно л та. За саяны Заан Батүлзий начин даваа очир нарын бас яг бас нэг ойролцоо насны хүүдүүдтэй. За нэг ахтай шалгалт өгч байгаа. Хүүгүүдэн дагуулж ирээд бүх үзүүлээд барилдаа үзүүлээд энэ бүхний давах хонхын сайн сайхныг одоо мэдрүүлээд явж байгаа А бүхчүүдийн одоо хоёр л доо. Гол нь орчин. Даваа очир хоёр тий. За баруун хөлийн аваад гараа холбочихсон. Тэгээд олгоо дотор учраас за нөгөө хөнтрөөг амар хүлээн авахулсан. За Зоригтбаатар харцгын хувьд бол одоо бас ууц нурууны жоохон бэрхтэлтэй.
За энээсээ болоод бас энэ алтан цамын барилдаан болоо бус барилдаанд бол бас нэг барилдахгүй байгаад байсан. Одоо бол ер нь таслахгүй гэж ашиглаа. Алтан цамд нэг Бямбатхан Аслангийн хөлийг бас нэг ингэж унж ирсэн байна. Тэ нэг аваад унсаа. Тий. Энэ хоёр хүн өнгөрсөн жилийн улс томсны барилдааны үзүүтрүүлөө. Тий. Үзүүтрүүл барилдсан тийм ээ. Тий. Тэгээ зураг дотор хавцсан. Тэгээ бас нэг юун дээр нэг барилдсан юм аа. Нэг багийн барилдаа хийдэг чинь ямар барилдаа юм бэ? Чөлөөтчүүд байгаа л да. Чөлөөч одоогийн нөгөө бас нэг олон нийтэд хүмүүс энэ төр гарч барилддаг чинь. Тэрэн дээр энэ хоёр нэг жинхэнэ толсон шүү дээ. Хоёр хөр баг дарцсан. Таарч барилсан тохиолдол бас хэдээд юм бол Набах манайсан бол бас илүү дэлгэрэнгүй ярих байсан бах тийм ээ. Набах чинь яг тэр сэдвэр ярингуут л тоог нь мэдж байгаа л да. Тий. Баг асуухаас өмнө хэлэндээ гэж юу. За энэ таваанаас мэдээж за онцлох бүх барилдаан гэдгсэн чинь Түмэх бол хамгийн дөрөнд хэлсэн байгаа ч тийм ээ. За Сэргэлэх Гамбалдах хоёрын хувьд Санал нэг байгаа. Шарав дөржийн барилдаан тэгэхээр бас армаг сайхан барилдсан. Тэр барилдааныг бол харахгүй барилнэ. Би ч бас энэ барилдааныг үзээгүй байсан. Ажиллаагүй л те. Тэгээ бас энэ барилдааныг сая харлаа. Эста бас нэрээ бүрүү сайхан зааныг ингэж унна гэж би ч бас харж байгаагүй юм байна. Ажлаагаа сая барилдааны харлаа гэсэн Сэргэлэхээс нэг асуулт асуумар санагдлаа. Яг ингээд засуул хийгээд тийм ээ. Барилдааны үеэр ажиллах. За яг барилдаанаа ингээд үзээс уух хоёр ямар ялгаатай байна? Энэ мэдрэмжээ бас сэтгэлээ болцоод ирвэл. Одоо ер нь бол цөөхөн л бүх харна штэ. Яг засаа явж яхад бол ер нь яг өөрийнхөө засж байгаа бүхэн барилдааныг л гонцолж анхаарна. Яг түүнээс биш одоо бусад барилдаан энэ тэн дээр одоо тэгж унсан усныг дараа нь нөгөө гэрт очиж зурагтаар л үзэж эсвэл энэ одоо сошиалаас хардаг. За ерөнхийдөө бол онцгой барилдаануудыг бол бас ингээд сошиалаар яваад ах шиг байдгийг. Тэгээд зарим завтай үед бол тэрийг харж бас огшиж сайхан л байдгийг. Би энэ засалуудыг бас бодоод байдаг шүү дээ. Одоо энэ одоо олон жилийн ер нь туршлага мэдрэмж бас амар их байна гэж. Одоо энгийн хүн ороо зогсчвал нөгөө бүхэн засж байгаа л нөгөө төлөлийн барилдаанд дайруулаад унчмаар. Тэгэхэд ер нь одоо бүхийн тэр олон барилдаан зэрэг ингээд ачаанаад авч байгаа дайруулаад унж байгаа зүйл ер нь ховор байдаг шүү дээ. Хааны мэдээж байдгүй байх дээр одоо юм. Тэгэхэд бол тийм одоо юм гардаг учраас тэр хүмүүсийн бас мэдрэмж тий талбай дээр яаж ажиллах вэ? Тэр орон зай мэдрэмж хөгжиж байгаа л да. Илүү хөгжиж байгаа. Хөгжиж байгаа. Ялч яахгүй нөгөө дадж яахгүй. Тий. Хүн чинь дасах татна гэж нэг юм байна шүү дээ. Тэгэл ялчгүй ер нь бол зайнаас ирж байгаа тэр хоёр хүчтэй бүхий чинь гიშгэ мэдэгдэх байхгүй. Энэ дэвжи чи өөрөө доотлолтой нэг биеийн тамирын зөвлөлтэй дүп мод тэр чинь ингээд дөрвиж мэдэгдэх байхгүй. За яг зүгээр хөдөө сонсолсоо өгсөн байна. Тэр нь орон зай мэдрэмж хөгжих чинь сонсол давхар өгж байгаа байхгүй. Тий бас мэдэрч идэх чинь дөргөн. Улсын баяр наадам цуг град зогсохоор өөр мэдэгдэх юм байна л тий. Тий. Улсын баяр наадам одоо цэнгэлдэхийн талбай шиг гэдэм үү хөөдлөгийн талбай энэ төр бол харин мэдэгдэхгүй шүү дээ. Тэр нь тийм задгай талбайд бол жоохон дайруулчих гэдэг байх биш юу талтай байхгүй. Сүүлд үрдэл дайруулсан тохиол байгаа л да. Тий. Хүмүүс бол яг хөргөж бол одоо нэг дараа маш олон барилдан болж байгаа. Тэгэхээр зөв гэл авч ирээд ингээд лацаасаа зогсож ирээд. Тэгээд ер нь дайруулж байгаа тэр нь ховор байдаг болохоор яаж тийж боддог. Тий одоо тэгээ ер нь бол яг тийм дайруулж байгаа тохиолдол байдаг. Тэгээ одоо ер нь тэрнээс бас сэргийлэх үүднээс гэдэг юм уу. Эдэн засварлууд маань дотроо бас форалтай. Тий. Тэнд одоо бүхэд одоо дайруулах магадaltaй байх тохиолдолд нэг дохио зангаатай аянг гэдэг. Нэрээр нь дуудахлаар хүн чинь байрандаа эргэж хардаг. Аяг хүчлээ тий ерөөсөө шүү зайгаа авдаг одоо ийм бас засварлуудтай сонсчихсон. Үгүй энэ одоо энэ бол яг нууц яриад байна. Яг бас хүмүүсээ сонссон. Тий. Манай гантайгаах одоо баруун талын ахлах бид хоёр ярьж байгаа нэг хоёулаа ийм одоо юутай босонтой анхааруулж тий бас нэг дайрах. Энэ нь яг сэргийлж энэ асуудлаас сэргийлж бол манай өхөө албанаас бол өнгөрсөн наадмаар засварлуудаа бас бүрэн даатгалд хамруулсан байгаа. Тэгээ ямар нэг гарах эрсдлийг одоо сэргийлэх үүднээс. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани.
Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Carpaths энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. 7-гийн даваа. Хилцээ зан шарав дөржийг хамлаад Сүхбат зан Батэрдэнтэй тунсан байна тий. За 2 улсын зан. Хилцээ зан бас 7-гийн даваа намаа авахтаа хэлсэн үг яг нэгэнтэн хэлсэн юм чинь сонирхолтой ярихад хиний нахууг гарын данартай ярьж байгаа харагдсан. За хилцээ зааны хүн сууж яана сөхрөөдүүгээ залуу аавынхаа хүзүүгээр жигөө сууж байгаа харагдсан. За арангаа ирээд унаачих юм бол дараагийн даваанд намаа зоогч байх. Аль нэг нь авчий гэж байгаа байсан шүү. За Батэрдэн ингээд Сүхбатийн зүүнд нь дайрч орсон. Батэрдэнтэй гоё. За үнэхээр одоо бас бэлтгэл сайн байгаа гэдгээл зөвхөн харуулж тээ тий. Батэрдний хувьд нэлээд л авах нь Лав ер нь бол хүний хөлд орох юм бол ер нь гаргадаг хүн дээ. Тэгээ бас нэг өмнөх давнууд түн дүрэлдээ хийсэн ч нөлөөлсөн баг. Нөгөө талаар Сүхбат цааны бэлтгэл сургууль сайн байгаа нь энд харагдаж байгаа хэл та. Тэгээ 3 удаагаа тийм дараалсан 3 барилдаанд үзүр түнд үлдэж байгаа нь энэ дээ. Тийм байна. Тэгээ одоо хэдхэн жилийн өмнө нутгийнх нь ах яг ингээд үлддэг байлаа тэгээд Тий. Сүхбат цаа маань яг л Хашаатаас тэгэл үе ингээд соорч бүгчүүд өрн төрдөг юм шүү тий. гоц хүчүүд төрдөг газар шиг байна. Тий. Хангаа хайрхны Гаранбаатар зан гэдэг бол бас л одоо эглгүй төрсөн сайхан бүхэл байсан юм шиг байгаа юм. За тэгээ дараа нь одоо Мижидорж Арслан Тэгээ Мижидорж гэж улсын баярын наадамд 17 удаа шүгүрсэн улс арслан. Шүгүрсэн тоогоор бол Монгол улсын арслангуудынхаа манлайн ургуудаас илүү шүгүрсэн. Тий. За Баталцын зааны бусгай улам боловсронгуй болсон гэдэг нь энд харагдаж байгаа. Яаж шилжиж байна гэж олон төрлөөр хийж байгаа. Баталцын зааны бас нэг барилдааны ингээд харахад ийм одоо нэг даацтай мехнүүдийг бас хийдэг болсон байна. Тий, ер нь тэгээ тэрийг олон хөлбөрөөр хийж байна. Ганцхан одоо яг энэ барьц орж ирүүл хийнтэй гэсэн биш. Олон байдлаас тэгээ олон хөлбөрөөр мэдээж тэр чинь нэг хөлбөрөөр хийгээд байвал юм бүх зүйл өгсөн цагт бол хүмүүс дорн судлана. Тэгэхээр тэрийг өөрчилж байна. Тэр нь бас өөртөө давуу тал. Мэдээж ихэнхдээ л давуу талыг авчирж байгаа байлгүй. Бага за. За ингээд хүүгэн дагуулж ирээд зүү төрөнд үлдчихэж байгаа нь энэ байна. Одоо 9 оны төрсэн улсын цолтнуудаас 1990-ад оноос хамгийн олон улсын цолтон төрсөн 1992 он байдгийг. Тэгээ 92 оныхны манлай бүхэн Баталцын заа. Давхар залгаа гэхэлэр янз 20 гаруй минут бол өрөлдсөн юм байна тий. Тэгсэн баг. Бас шарав дөрж бас сайхан даалсан. тийм суулч бас сайн байна. За нөгөө таарсан хүчүүд нь бас байна дээ. Дэлгэцэн харуулж байна. Манай үлзийчийн тод магнаа яасан юм бэ? Тэгсэн тод магнаа нэг дээр Давсан юм шүү дээ. хөвсгөлийн баасан зуршлаг давчих харагдсан шүү. Би бас одоо сэргийгээ адил барилдааныг бас чадаагүй. Хоёулаа зэрэг үзээгүйгээ суугаад тэр шиг одоо хэлж байна. Булганы жавхлан гээд аймгийн начин залуу Төвдөн дээр жаврын бас удмын залуу гэдэг. Энэ залуу 3 дээр авж байгуулсан Жодог нэг залуу биш ээ. жод өрөлдөг. Жавхлан нэлээд сайн үдсэн шүү. За. Тэгээ бас саяхан өсвөр төрөлдөг байсан залуу өнгөрсөн наадмаар аймгийн начин болсон. Тэр залуу 3 дээр авч байгаа байсан. За ингээд Богдхан уулын шиг барилдааны зүүр төрөнд 2 зам үлдсэн байна. Энэ Богдхан уулын гişиг барилдаан гэж одоо олон жилийн өмнө дөрвөн уулын гişиг барилдаан гэж санаачлаад хийгээд эхэлсэн. Тэгээд дундаа бас тасраад хэдэн жил хийгдэггүйс энэ барилдаа эргээд ингээд одоо зохион байгууллаа. Цаашид одоо ер нь хийгээд явах хаа. Хавар 4 сард манаас хүрсэн тийм ээ. тий хавар 4 сард болохыг болдог. сонгоны арга уулын гişиг барилдаан бас болох төлөвлөгөөтэй байгаа. Бас л дөрвөн уулын шиг барилдаан гэж сонирхолтой барилдаан байна. Судман дөрж арслан эрхэн баяр авраг дуу твэр начин гэдэг ер нь олон дөрвсөн хүчүүд байдаг хаа. Ер нь хамгийн олон нарыг судман дөрж арслан байгаа. За барьцсныхаа давуу талыг ашиглаад 2 цааны барилда хэр хурдан шийдэгдсэн бэл. За нэлээд удаа. барьцаар бол ер нь Баталцын заанд давамгаа байгаад байсан байх шүү. Тий. Тэ? Ер нь л ноолох баглах маягтай л байсан. Материалын одоо нэг илүү байгаа юм гэдэг чинь. За барьцадраад. За нэг хөлтэй өндөр байгаа юм байна. Дотор хөлж байна.
За энэ хөлс гарсан байдал, энэ биеийн хилэмж, жоохон цуцаатай байгаа талаар энэ хоёр нэлээд одоо барилдсан байна тийм ээ. Тийм. Эндээс буцахтаа өхөөлтөд Өхөөлтөөгөө ийгээд цагаан хавраад. За эндээс ингээд За баруун зургаж байна. За эндээс шийдэгдсэн байна Тий. тийм ээ. Төлзөө өхөөлтөд төрүүлээд үрдсэн тэгээд. Төрүүлээд үрдсэн. Энд одоо нөгөө түлхдэг нь энэ одоо чи давсан гэдэг тэр. Яа яа чи тий. Тий. Мих мод болдог гэж нөгөө зөрөгт нчний ярьсан яриа байдаг. Яг тэрэн шиг энэ өхөөлтөө гэдэг юм их бол бас сүүлийн жилүүдэд нэлээд тийм хүмүүс төлхөө хийдэг. Жинхэнэ мод болсон мхийн нэг дээ. Одоо бол энэ жил гар ачааг хүн болгоо хийж үзэж штэ. Тэгж янзаар хийж үзэж байна. тийм дээ. Тэг зөрөгт начин мих бол мод болдго юм а гэж нэг ярьслага өгсөн байдаг. Тэр бол Үнэн байна. багш тасгалжуулагч тийм хүний одоо бүх хүний одоо бүхийхэн барилдаанаас ажигласан нэлээд том ажиглалт юм да. Одоо нэг үе бол ингээд зайны барилдаан юм байсан бол дараагийн удаад нь барьцны барилдаанаас давхар шуудагнаас мөргөх гэдэг юм их. Тэгээ дараа нь ингээд мордох гэдэг юм их. Гэх мэтэр ингээд жилээр юм уу үе үеэр ингээд мих бол ингээд мод болдго юм а гэд. Магадгүй үнэн баг. Тэгээ одоо 1950-60-аад оны үеийн бүхий барилдааны одоо дүрсвчлэг гэж бол ховор. Тэр талаар бүхчүүдийн ярьсан ярихад бол тэнд ярьсан мөхийн ер нь 5 мөх ярихад 4 нь өмсөөдөл гэж ярьсан байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр үед бол одоо мод болсон мөх өмсөөдөл яг тэгэхээр нөгөө хүмүүс чин хөнгөнтэй биеийнхээ барилдааныг мэдхгүй судлаагүй тийм цаг үе таардаг байсан баг. Гэх мэтэр. За тэгээд шууд энэ барилдаан бол 2000 үеэс хойш ингээд бий болсон ч гэдэг юм уу тийм ингээд төлхөө байдаг болсон гэд гэх мэтэр. Одоо тэгэхээр зөрөгт начны ярьдгаар бол энэ оны тренд мод мөх нь гарачаа авах шиг байгаа юм да. Яг энэ үеэр үзэгчд маань шууд гараа авсан байдаг те. Бас шагналаа аваад дуустал бас үзэгчд маань нөгөө суудалтаа суугаад өргөнөөсөө гардаг байвал гэдэг зүйлийг бас би анзаарч ирсэн. Тий, ер нь энэ өдөр ч гэсэн бас өргөөнд энэний өмнөх өдрүүдэд ч бас ер нь бол байнгын одоо хэлж ярьж байгаа. Тэгээд үзэгчд маань тийм болохоо. Саяны өдрүүний хоёр өхөн барилдаан дээр нэмж хэлэхэд сая бас том анзаарч хэлсэн нөгөө ер нь одоо бүхчүүдийг хоёр барилдаад давсан уснаа одоо өөрөө мэддэг л гэж ярьдаг л да. Тэр шиг баталж хэдийгээр ойрхон болсон гэсэн баталж тэр шийдвэр гарахаас өмнө чи давсан гэж өгдөг юм гэж байна тийм. Нөгөө л алдарт нөгөө 1940 оны нөгөө Доронтой дамжин Арслан, Овдыг Анчиг Арслан хоёр гөө чи давсан, гөө та давсан гэдэг. Тэр шиг л одоо сайхан үлгэрэл харагдаж шүү дээ. Заавал ингээд одоо маргаж мэтгэ зогсоод байхгүйгээр одоо ингээд тодорхой зүйл дээр бол ингээд чи давсан гэдэг бас хэлжүүл гоё л харагддаг юм байна. Зарим нь тэгээд илэрхийн онсон мөртлөө нэг камерын арчих гаал зогсоод байдаг тий. Бас тийм тал ажилладаг даалга. Нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн 12 сарын 5-ны өдөр Монголын үндэсний хөгжлийн холбоо, Монголын бие биелдэр спортын шинжилгээ ухааны институт хамтраад за бүхчүүдэд ер нь бол яг чиглэл нь бол бүхчүүдэд зориулсан юм сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд баасан гарагийн 10 цагаас Монгол өх хөргөн сургалт маань болно. Үнд төлбөргүй сонирхсан хүн болгон оролцох боломжтой. За 12 дугаар сарын 6-нд ардчлалын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ардчлалын хувьсгалын 35 жилийн зориулсан уламжлалт Улс аймгийн золтой 128 бүхий барилдаан Монгол өх хөргөнд 13 цагаас болно. За энэ барилдаан бол бас олон жил зохион байгуулж байгаа уламжлалтай ийм барилдаан. За бай шагналын үед бас нэлийн өндөр дулж байна лээ. Төрөөх 10 сая, үзүүрх 6 сая, их шүгээн бүхчүүд тус бүр 4 сая төгрөг гарднаа гэт зохион байгуулагчдын зүгээс мэдгдсэн байгаа. За 12 сарын 7-ны өдөр эхний хэлхсийн төв одоо бидний нэрэл заншснаар их хөвгт эрүүлэндийн төв Монголын үндэсний хөгжлийн холбоо хамтран нэг барилдааны зохион байгуулахаар одоо шийдсэн байгаа. Одоо манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж жүжигний хүрээнд эхний хэлхсийн төвийн одоо зайнаас өдрөдөх төвийг Монголын үндэсний хөгжлийн холбоо тогтжуулж өгөхөөр одоо тохирсон ярилцсан юм санамж жүжиг байгуулсан байгаа. Энэ ажлын хүрээнд тэр тухайн төвийг байгуулахад одоо зориулсан хандивын барилдааныг зохион байгуулахаар болсон. Энэ барилдаанд Улс аймгийн сумын золтой 256 мөх барилдана. За мэдээж тэгээд зохион байгуулагчдын зүгээс бол үзэгчдийн дунд
одоо томоохон хэмжээний азийн суглаа явуулна гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд бүгжүүд оролцогчдын тухайд бол одоо хүүхдийн төлөө хийх одоо сайн сайхан үйл одоо өөрийнхөө амьдралд бүтээх том юм дурсамж байх учраас одоо үзэгчд болон бүгжүүдийг өргөнөөр оролцож одоо үзэгчтэй баясган барилдаад үзэгчд нь бол бүгжүүдээ нэмжихийн одоо сацуу энэ сайхан буянтай үйлд нэгдэрээ гэж уриалж байна. Барилдааны бүгжүүдийн хувьд ч гэсэн одоо энэ Сүхбат цааны энэ сайн барилдаж байгаа энэ одоо амжилт ингээ яваад ах нь уу тий одоо нөгөө аваргууд маань хангаа аварган төр игээд сайхан бэлтгэл сургуульд нэг жигдрээд баруун доор бол тэд нартайгаа яаж барилдах нь уу одоо хэн төрүүлж авраас олонд хөрөх вэ гэдэг үзэгчдийн таамагт явж байгаа Орхон баяр Батмагны Аслангууд барилдаад ирэх үеийнхэнтэйгээ Сүхбат цаан хэрхэн барилдах нь уу ингээд Орогдбаатар харцагаас одоо ер нь барилдаанд таслахгүй гэж барилдана гэсэн юм. Ер нь ингээд цаашдаа энэ барилдаанууд улам сонирхолтой болоо. За тэгээд 12 сарын мэдээж оны отхон барилдаан бол Монгол улсын ерөнхийлөгчийн цомын барилдаан бас сайхан барилдаан болдог ингээд юм одоо сайхан барилдаанууд бол бүхэд орхойтой үзэгчдийг хүлээж байна да. Яг одоо дэлгэцэн дөрвөлжлүүлээд чансаа өндөр энэ улирлыг тэргүүлж байгаа 8 бүхийг дэлгэцэнд харуулж байна. Үндэсний хүү холбооноос бол тухайн улиралд буюу Улирлаар нь гарч явна. намрын нээлтийн барилдаанаас хавар наадмын сорилго барилдааны хүртэлх энэ барилдаануудын чансааг одоо нэг улирал гэж тогтож гаргаж явж байгаа. Тэгээ мэдээж энэ улирлын чансаанд бол одоо Сүхбат цаан энэ дээгүүрээ хоноо ойлгомжтой. Тэгээ яг намраас хойш барилдаануудын чансаагаар одоо энэ чансаалж оруулдаг барилдаануудаа оруулдгаа гэдгийг үзэгчд ойлгож байгаа бах бүгжүүд ч бас ойлгодог болсон ийм зүйл байна. За дэлгэцэнд бол яг 12 сард бүтэн зохион байгуулах нийт барилдаануудыг. Тий, за саяны эхний хоёр бол мэдээ саяны Түмэн Дэмбэрэл Бэкэнэр бичгэнээр ярьсан барилдаанууд байна шүү дээ. Тэгээ ардчлалх 128 бүхий барилдаан болно. Эхний лхсын төвийг бол 286 бүхий барилдаан. За тэгээд 13-нд сумын золтны барилдаан. Сумын золтон сар болгоныг барилдаан болж байгаа тийм. Сар болгоныг болж байгаа. 14 20 21-нд алтан цом үргэлжлэнэ. Алтан цом үргэлжлээд. Тийм тэгээд 27-нд аймаг зэрэг. Тэгээд 29-нд ерөнхийлөгчийн цом байгаа тий. Бид бүхэд дуртай хүнд бол Олон барилдаан болгосон тэгэл байнга л тийм ээ. болж яадаг. Би бас өнөөдөр онцлог бас зочид ирснийх Сэргэлэн ахаас за үндэсний бүхтөө хэрхэн яаж холбогдсон бол энэ бүхтөгийг бас та товчхон өөрийнхөө хувьд ярьж өгөөч. За миний хувьд бол манай аав өөрөө бас 30 гаруй жил засвал хийсэн. Дэмэрлэг гэж хүн байдیں۔ Тэгээ одоо аавынхаа одоо залгамжлаа болоод л үндэсний бүхий холбоонд 20 гаруй жил бүсэл явчихин да. Ер нь бол мейл гэсэн үг одоо шилжил энэ ажлыг одоо хийж хэрэгжүүлж байгаа юм л хүн байна да. Ах トゥ 5 засвал байдаг шүү дээ. Тэр бас бахархмаар сонирхолтой шүү тий. Ах トゥ тавуулаа засвал энэ гэдэг ч та тий. Тэр талаараа харин ярив сонирхолтой юм шүү. За манай Гоолтай аймгийн Төгөлж сумын угуул Балчингийн Дэмэрлэг гэж хүн бий. За тэгээд 7 хүү 2 охинтой. За 7 хүүгийнх нь 5 нь одоо аавынхаа сонирхлыг дагаж сонирхлыг одоо ажил мэргэжил юу гэдэг те энэ сонирхол үндэсний бүхий засвал гэдэг энэ сайхан эрхэм ажлыг одоо өвлж 5 хүн засвал болсон байгаа. Би 7 хүүгийнх нь багна. Тэгээ одоо үнэхээр одоо энэ тэр болгон хүнд за яагаад байдгүй олдоод байдгүй юм сайхан ажил мэргэжил эзэмсэж байгаа нэг гэр бүлийн одоо олон засвалууд байна да. Тэгээ одоо яг бас онцлоод л бас манай аймагаас нэлээд олон засвалууд байдаг. Тэр тусмаа бүр манай Гоолтай Төгөл сумаас илүү төлхөө олон засвалууд. Тэр одоо Монгол улсын анхны мандат засвал гавьяаччин Баасан өвгийн Батуулдах маань тонхлын ер нь бас хамгийн анхны засвалуудын нэг шүү. Одоо тэр Сэргэлэн Баатарын аав Дэмэрлэл засвал Алтайбаатарх яраас бол Батуулд гавьяат засвал болсон баг. Асуулт мөн адилхан Гамболдох асуусан энэ асуултыг асуухгүй өнгөрөөвөл болохгүй хаа гэж бодож байна. За Таны хувьд тийм уус би өөрөө Аранга аймгийн Бацангэл сумын бариад тийм байна. Тэгээд энд Бацангэл төрж өссөн. Бацангэл гэхэлэр одоо нөгөө усын хэрэгс болгоны сайхан гэдэг шиг
Ажи Бацангалийнх гэдэг хүү хэлээр л бүхэл гэж ойлгоод нь шүү дээ. Тэрүүгээрээ нэгдүгээрт бас нөлөөсөн баг. Тэгээ хоёрдугаарт манай анги их барилдаг хүүхдүүд байдаг байсан. Одоо улсын харцсан мөнгөн цоож аймгийн арслан үе төм гэдэг одоо энэ улсын очиж Утганбаатар Шинэбаатар нар яах. Бид нар ингээм бүгдээрээ барилддаг. Аймагт нэг одоо аймгийн аваргатай болохоор 8 бандтай. Анги ямарч банддаг болчдөг. Хэрэгтэй хүүхд байхгүй даа. Хотод нэчилдээс очдог. Тэгээ бүгд нөгөөдөө дагаад тэмцээн ордод явждаг. Ийм одоо энэ бол бүгд ортох бас мэдээж нөлөө болсон. Сүүлд би бас бодоод байсан чинь намайг 7 8 дугаараа тэр дагаад манай хүргээх бүхэд их хоббитой юм байсан. Ингээ янз бүрийн бүхэн сон ном тавьчихдаг. Тэгээд хүүхдүүдээ одоо бүхэн нэрээд байдаг. Заяа үгүй чи батаж яах гэдэг гээд харлагч явсмаа чи яах гэдэг гээд тэр их номнуудыг би бас их хараад тэр нэрнүүд их одоо надад их тухай тогтоогдоод тэр бас нөлөөсөн байгаа гэж би боддог. Хамтдаа байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ олон барилдаанууд бас бидний хүлээж байгаа. Олон барилдаанд бас иргэн уулзаж бүхэн барилдаанаа томилон хүргэж бүх сонирхолтой бас илүү сайхан сонирхолтой мэдээллийг хүргэж хөрч дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзах байхаа гэдгийг хэлэн зөвтэй болов. За сэтгэлийн ажилд бас амжилт хүсье. Тэгээд өнөөдөр бас цаг зав гаргаж бидэнтэй хамт байж бид нар яриаг талархаж үзсэн сонссон эрхэм үзэгч та бүхэндээ бас сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ бүхэн өрөө нэвтрүүлгийн 26 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ.